жил гаруй хугацаанд нэлээд тууштай явсан л да. Тэгээ орчих үед бол зөндөл байсан. Тэдэн сар үзээд ямар ч үр дүн байхгүй. Гадагшаага зөндөө янз бүрийн мэйл бичнэ. Дээрээс өөр англи хэл айгүй муутай тэр үедээ. Ер нь бол 2005 онд жилийн дараа бол яг моментум буюу сайхан зүйл таарсан. SEO-гийн өдрийн тэмдэглэл подкастаа үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо бид бүхэн студиэсээ дараагийн нэгэн сонирхолтой зочинтойгоо шинэ дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ бидний студид өнөөдөр Discover World Travel компани үүсгэн байгуулагч Барс Орол захирал ирсэн байна. За подкастын маань урилгыг авч ирсэн танд баярлалаа. За хүрсэнд баярлалаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Барс бол захирлын хувьд болохоор бидний подкастаа бүтээх шалтгаан буюу гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл гэдэг юм ном байгаа тий. Стивен Бартлетийн. За энэ номыг Nepco Publishing албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргасан. За тэгээд хамгийн гол ялгарл нь бол энэ гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл бизнес амьдралын 33 хууль гэдэг номыг 32 өөр SEO бүлэг болгоноор нь орчуулсан юм онцлогтой ном байгаа. За тэгээд Барс бол захирлын хувьд болохоор хууль 6 буюу асуу, бүх хэл, асуулт зан үйлийн нөлөө гэдэг нэртэй хуулийг орчуулсан тий. Тэгсэн. За тэгэхээр хоёр уламжлалын ёсны дагуу Барс бол захиралтайгаа танилцж байгаад үзэгчдтэй танилцуулаад тэгээ араас нь хоёул орчуулсан хуулийнхаа тухай ярилцсанаа. За Барс бол захирлын хувьд болохоор би таны хэд хэдэн ярилцлагыг уншсан. Тэгээд яг энэ Discover World Travel гэдэг энэ компани чинь болохоор одоо нэрнээсээ бол хүмүүс ойлгож байгаа аяллаа компани байгаа тий. Гол одоо үйл ажиллагаа нь. За аялал гэдэг зүйлтэй холбогдсон түүхээ айгу гоё ярьж өгсөн байсан. Бичгэн ярилцлагуудаар. Тэгээ тэрийг одоо би зүгээр таныг гоё манай подкаст үзэгчдэд гоё ярьж өгөөч гэж. Та Ховд аймгийн Алтай суманд төрж өссөн гэд нэг гоё түүхээ хуваалцдаг юм байл нь шүү дээ тий. За та ер нь яагаад бүр би багасаа л таныг юм аялал гэдэг зүйл рүү тэмүүлж исэн юм байна гэж ойлгосон. Тухайн үед одоо 90-ад оны дундуур ангийн гадаадын анчтан жуулчдыг одоо анагнуулдаг ангийн отог орхойн 3 км-ийн зайтай байрладаг байсан. Тэгээ би хүүхэд байсан чинь гадаадын хүмүүсийг шохоорхдог очиж үздэг хаяа тэр бас танил ах нартаараа очиж бас уулздаг. Заримдаа морь малын хөтэлдэг. Яг л энэ хүүхдийн тэр шохоорхлын үедээ анх тэр өндөр гадаад хүмүүстэй анх үзэж харж бас зарим нэг шоколад, зарим нэг анх удаага тэр Coca-Cola гэдэг ч мундаг тийм зүйлүүдийг анх удаа яг тэнтэс одоо үзэж харж байлаа. Тэр үед бол маш хэцүү үе байсан. Бараг л картын барааны үе. Одоо 90-ад оны дундуур гэдэг чинь. Тэгэхээр тэр үед тийм танцаг бараа бүтээгдэхүүн, тэр үед тийм гадаадын хүмүүсийн тийм сайхан тийм соёлтой үйлчлэгээ гэдэг ч юм. Энэ зүйлүүдийг үзэж хараад ер нь Монгол орны бас аялалжлын салбар энэ бас их сайхан юм байна, гоё юм байна. Хүмүүст үзүүлж харуулах зүйлүүд бол их орноо таниулах хэрэгтэй юм байна. Энэ салбарт бол их тийм гэгээлэг гоё юм байна гэж одоо бас тухайн үед бас шонхоргож бас дурлаж байцсан. Бүр хүүхэд байхасаа тий хэдтэй байсан байх. Тэр чинь 7-8 дугаар англи байсан баг. 7-8 дугаар ангиасаа л тэгэл явжсэн. Тэг яг ахлах анги 9-10 дугаар ангид ороод илүү жоохон баг зэрэг туршлагажаад гадаадын жуулчдын нэг морь хөтлөгчөөр бас туслахаар нь ажилтдаг болж ирсэн. Хаяа нэг морийн хөтлөл тэгээд алтан нуруунд уулаар өдөржин явна тий. Тэгэл нөгөө хандчин жуулчин чинь нөгөө анлуугаад өгч очоод тэгээ морь хөлдөөд явгот нь би чи нөгөө хүүхэд мөрийг нь ингээл барайл байж ах хэвээр. Өдөржин байна. Тэгээд орой нөгөө хүмүүс чинь бас анхаа гинсэн ч юм уу зарим өдөр бол бас тэр намжаагүй тохиолж байна. Тэгэл эргээд нөгөө хүлээжсэн газар нөгөө хүмүүс нөгөөрөө дэрн тэгэл буцаагаал хүмүүсээ нөгөө хөтчтэй анчтайгаа би мөрөө хөтлөөл тэгэл доошоо ингээд буудаг. Тийм сонирхолтой. Их тийм дурсамжтай л одоо бас хүүхэд нас байж дээ тэр үед. За би тэгээ таныг ойлгосноор бол өргөшүүлээд Монгол Улсын их сургуульд яг тэр аялал жуулчлалын салбараар зориод сурсан гэж ойлгосон шүү дээ. Тэгээд мөн та ярьсан л байсан л та яг ингээл сургуулаа төгсөөд тий
Айгу дэврүүн нөгөө аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэсэн ийм залуу хүний бодолтой байсан боловч яг бодит байдал дээр зах зээл өөрөөсөн, нийгэм өөрөөсөн гэдэг. За та аялын компани байгуулах хүртлээр юу хийж байв? Подкастын ивент итгэгч M Corporate. M Corporate уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хамтдаа холыг төвтлөнө. M Corporate. За би ер нь 10 дугаар анги төгсөөл тэгээд конкурстал тэр үеийн хүүхдүүд чинь тэгээд сургууль авдаг байлаа тий. Тэгээд яг ер нь бол 9 дугаар ангийн төгсөг үед манай аав надад нэг юм сумын төвөөс нэг юм сонингийн юм тасрах авчирсан, тайжилбар авчирсан. Тэр ажилбар дээр нь юу байсан бэ гэхээр за миний хөө энэ Эксэр Монгол Улсын их сургуулийн юм хуваар байна. Энэ хуваар дээр энэ аялал жуулчлалын менежмент гэж юм анги байт юм байна гэдэг. Анх удаага би сонсож байгаа. Тэгээд тэрний юу гэхээр манай аав намайг бас яг анзаарсан юм шиг байл л дээ. Гадаадын жуулч нанчтаа ингээд ойр зөөрхөн явдаг. Банк тийшээ тэр отгороо гүйдэг. Тэрийг нь их энийг хүүхдийг тэнд их дуртай байна гэж үзээд миний хөө энэ сургуулийг чи сонирхоод үзүүл ямар бай гэдэг. Ингээд яг 9 дугаар ангид тэр мэрэгжлийн энэ төр сонхоос өмнө надад анх аав маань санал болгож ирсэн. Тэгэл би ер нь яг л юм байна тэгэл 10 дугаар ангид конкурстад тэр аялал жуулчлалын менежмент гэдэг одоо ангид их сургууль 4 жил бол сурсан. Тэгээд яг өөрийн чинь хэлснээр бол ер нь бол хөдөөнөөс ирсэн тэр үеийн хүүхдүүд бол хэр варгийн бас туслах дэмжих хамаатан садан гэдэг ч юм ах トゥ Улаанбаатар хотод байхгүй. Хөдөө тэр үед бол сүлжээ гэдэг ч юм уцаар ярих ямар ч боломжгүй байлаа. Сардаа нэг гар утасч байхгүй байлаа. 90-ад оны одоо сүүлэр штэ. Тэгэхээр хаяа нэг сардаа нэг 2 сардаа нэг таньдаг хүнээр дамжиж нэг аав ээжээс нэг захиа ирүүл ирнэ. Нэг тийм л одоо бүдүүлэг одоо тийм нийгэмл байж л дээ. Тэгээд тэр үед бол бас сорил бэрхшээлүүдтэй бол таарж ирсэн. Их сургууль төгсөөд би бас ажилд орох гэж мэрэгчлэрээ хид хідэн жуулчны баазууд дээр хид хідэн аялал жуулчлалын компаниуд дээр бас очиж ажлын ярилцлаганд орж ингэж мэрэгчлэрээ ажиллах маш их сонирхолтой байсан. Гэвч тухайн үед бол одоог бодвол тийм ажлын байр бол маш цөөхөн л байж л дээ. Тэгээ дээрээс нь бид маш тийм сонголт ажлын хүчин чим арай хэлбэг байсан болов. Тэгээ тэр очсон компаниуд аялал жуулчлалын баазууд, аялал жуулчлалын компаниуд маань чи арай туршлага багтаа байна. Чамд англи хэл байхгүй байна гэдэг ийм үндслээр би нэлээд олон компаниудад би бол орж чадаагүй ингэж хоцорч ирсэн. Тэгээ хөрвүүлээд тухайн хөдөөнөөс ирсэн ганц хүүхч өөрөө амьдрахын тулд өшөөдөг үл салбартаа ажил болох юм бол тэгэл ямар нэгэн ажил хийх шаардлагатай боллоо гэж үзээд тэгээ хэдэн бас худалдааны компаниуд FM радиод хүртэл очиж яах вэ? Туслах тэр янз бүрийн найруулагч энтрийн туслахаар хүртэл ажилд орох гэж бас ингэж үзчихлээ. Тэгээ бас л бас ажилд ер нь бол тухайн үед бол орж чадаагүй. Тэгээд ер нь яг азар 8 дугаар сарын дундуур их сургуульд би их сургууль сурсан их сургууль дээр очиод нэг багштайгаа нэг уулзчихгээд явж байгаа. Тэгээд багштайгаа уулзсан. Тэгээд багш маань уулзчих. За чи юу гэж яаж ийн гэсэн чинь багшаа мэрэгчлэрээ байтугай одоо энгийн ажиллаж гэсэн надад дээрс олдохгүй нь одоо яах вэ багшаа гэд баг гомдлох маягтаа ингээд хэлсэн. Тэгэхээр багш надад хийсэх бодож байгаа. Чи тэгвэл нэг дээд сургуульд яг энэ аялал жуулчлалын мэрэгжлийн чиглэлээр туслах багш хийх үү гэж надаас асуусан. Тэгэхээр тухайн үед надад бол юм багш гэдэг зүйл миний толгой ой толгонд бол зэрсэ байгаагүй. Ер нь аялал жуулчлалын салбарт ажиллая, ер нь бизнесийн салбарт ажиллая гэдэг өөрөө ийм л хүсэлт зорилготой байсан. Гэхдээ тэр тухайн үед багш гэдэг зүйл яахахгүй амьдралын гэхүүдэд шаардлагаар яг үннийг хэлэхэд бол тэр сонголтыг бол би хийж байлаа. Тэгээд би тэр сургууль дээр 3 өдрийн дараа бол очиж ажилд орж исэн байт. Тий. За 2 жил та яг одоо аялал жуулчлалын салбарын тэр мэрэгжлийн хичээлүүд дээр ингээд туслах багш хийгээ явж байгаа шүү дээ, тий. За тухайн үеийн зүгээр та биднэр төсөөлөл өгвөл 2000 хэдэн оны тухай юм бэ? 4-өөс өмнөх, тий 2004 оноос өмнөх Монголын аялал жуулчлалын салбар ямар хуу байсан бэ гэдэг тэр төсөөл одоо байхгүй байгаа даа л да. Тэгэхээр одоогоор л харж байгаа учраас тийм. За тэр үед яг зүгээр 2000-ад оны үед бас харьцангуй бол ер нь нөгөө чөлөө зах зээл шилжээд нэг 2000 он гэдэг чинь одоо 10 гаруй тий жил болцсон. Тэгээд аялж гадаадын жуулчд бас нэлээд хэмжээгээр их ирдэг болсон. Европоос, за Америкээс,
Японоос голцоо ингээд жуулчд ирдэг ийм л үе байлаа. Тэр үед нэг за 300-400 мянган жуулчд ирдэг байсан. Тэгээд ихэнхдээ бол тэр үед аялал жуулчлалын салбар ямар суугаар жуулчд ирдэг байсан байггүй л тухайн улс оронд Америкт байдаг гэдэг ч юм уу, Англид байдаг аялал жуулчлалын тэр тухайн улсын нэг тур оператор компани Монголын тур компанитай харилцаад тэгээд жуулчдаа яг наашаа илгээдэг. Монголд байдаг тур компаниуд нь тэр илгээсэн жуулчдыг Монголд нь аялуулдаг, зохион байгуулдаг, лаандыг нь зохион байгуулдаг. Ийм л яг үүрэгтэйгээр бол ихэнхдээ бол ингэж аялал жуулчлал явдаг байсан. За тэгээд 2000 онд ч одоо технологийн хөгжлийн бас Google-ээс эхлүүлээд хамгийн том өсрэлтүүдийн үе байлаа. Хайлтын систем гэдэг ч юм уу. Тэгээд би тэр 2 жилийн хугацаанд багшилж хугацаанд тэр нь аялал жуулчлалын салбарт бизнес салбарт ажиллана гэдэг зорилго бол ер нь бол байсаар л байсан. Өөрийгөө үндсэндээ байнга судалдаг, үздэг, хардаг, хаагур жуулчд яаж ирж гин те, ямар суугаар дамжуулж, маркетинг борлуулалтын ямар аргуудыг хэрэгжилж гин, гадны жуулчд яаж гин те, хил усаа бэлдэх гэдэг ч юм уу 2 жилийн хугацаанд бол тодорхой хэмжээр өөрийгөө би бол бэлдсэн. Яг хөө зүгээр тухайн багшилж хугацаанд ч гэсэн бас сургуулийнхаа захирлууд бол ноётнуудаа бас яг тодорхой хэмжээгээр үнэлэгдэж байсан юм шиг байгаа. Тэгээд тухайн сургуулийн захирал маань надад бүр тусгай өөрөө ингээ гаргаж өгсөн. Тэгээ би бол хэлсэн. За одоо багшаа нэг 2 жил бол ингээ багшилчлаа. Би хажуугаар нэг бизнесийн салбарт ажиллах сонирхолтой байна. Яг ингээ бөөндөө ингээ аруулаа ингээ багш ингээ багш нарт хамт суухаар бас сайн төвлөрж болохгүй. Та надад энэ дээр нэг харанхуй өрөө байна. Тэргээ та түр өгчөөч гэдэг гисэн. Тэгээ багш захирал бол надад яг юмаа суулаад надад итгээд. Тэгээ тэр өрөөг бол харанхуй өрөөг бол надад дөм төлбөрөөр гаргаж өгч байсан. Тэгэл өглөөд нь хичээлээ заачаад өдөөс хойшоо хичээлийн менежер бэлдэн. Тэгэл орой шөнө 12 хүртэл тэр нь тухайн үеийн аялал жуулчлалын чиг хандлага, маркетинг, тэр хайлтын систем гэдэг ч юм уу, дижитал гэдэг ч юм уу энэ зүйлүүдийг үзэж судалдаг байсан. Тэгэхээр энэ их судалгаа гэдэг ч юм уу, энэ үзэж харсан тэр зүйлүүд маань өөрөө намайг энэ аялал жуулчлалын салбарт бас ингэж оруулах том юм одоо тий алхам болсон болов гэж боддیں۔ Тэгээд ер нь тэр одоо эргэлтийн цэг гэхүүдээ тэр санаа нь юунаас оржсэн байггүй. Хайлтын системүүд гэдэг ч юм уу тэр үед бид нөгөө Yahoo гэдэг ч юм уу тэрийг их хэрэглэдэг байлаа. Тэрээс Google-ыг хэрэглэдэг байлаа. MSN нэгэд бас Microsoft-ийн гаргасан 3 үндсэн хайлтын системийг бол ихэнхдээ хэрэглэдэг байсан. Хүмүүс мэдээлэл хайхтай шүү дээ. Тэгээ Google дээр ингээд Монголын тухай гэдэг ч юм уу Монголын аялал жуулчлалын талаар ингээд хайхаар дандаа гарч иж байгаа бүх листүүд нь дандаа гадаадын аялал жуулчлалын компаниуд байсан. Тухай тий. Америкийн компаниуд, Английн компаниуд, Монгол аялал гэдэг ч юм уу ингээд хайлтын системээр хайх. Тэгээ би тэндээс юу анзаарсан бэ гэвэл яагаад гэвэл энэ дотор Монгол компани байж болохгүй юм бэ гэдэг ийм зүйл. Эний цаад утга учир нь юу гэдэг юм бэ гэдэг ийм зүйлүүдийг л ард хайж ирэхийг л хичээсэн л дээ. Тэгээд тэр нь бол энэ дэр тодорхой хэмжээний ийм ажлуудыг хийх ёстой байна. Хайлтын системд өртөхийн тулд ингэх ёстой байна, тэ? Түлхүүр өгүүдээ ингэх юм байна. Контентны юм байх ёстой байна. Доменны юм байх ёстой байна гэдэг ч юм уу. Үндсэндээ бол нэг жилийн хугацаанд бол тэр дижитал маркетинг гэдэг ч юм уу, search engine маркетингийн чиглэлээр бол маш их тийм судалгаа гэдэг ч юм уу зүйлүүдийг олж мэдсэн. Тэгээд Discover Mongolia гэдэг одоо вебсайт гэдэг ч юм уу ийм доментэйгээр бас тэр гадаадын компаниудаа өрсөлдөж гарч болох юм байна гэдэг ийм л амбиц тухай үедээ л тавьж энэ салбар руу орох тийм үр таалга нэгжсэн л гэж хэлж болно даа. Би ер нь л айгүй гайхчихлаа л да. Тэгэхээр одоо хайлтын системийн оновчлол гэдэг ч юм уу тиймэрхүү одоо таны 2004 оноос өмнөх юм гээд ярингууд ямар эрт анзаарч харсан бэ гэдэг дээр бол зүгээр одоо impressed гэж ярьдэн штэ айгүй тийм гайхаж байна. Айгүй эрт харсан байна да гэж бодож байна. За би тэгээд таныг үргэлжлүүлээд юу сонирхоод байгаа гэхээр за 2024 онд нэг тийм таны биеийг үзээ явж исэн талархал байсан байхгүй юу. Тэгээд тийм 20 жилийн ой гэдэг тийм юутай. Тэгээд би вау ингээ энэ компани 20 жил болж байгаа юм уу гэд судлаад үтсэн чинь бол анх ийм нэртэй байгаагүй. Одоо яг энэ 2004 онд байгуулсан Black Ibex Expedition Mongolia гэдэг ийм компани байсан юм билээ. Байсан билээ те. Яг тэр үүслээрээ 20 жил одоо болж байгаа гэж тооцож байгаа гэж харсан. За тэгэхээр та багшилж явж байгаад энэ компаниа байгуулсан байх нэ. Тэгээ яг бодит амьдрал дээр танд ямар асуудлууд тулгарч эхэлсэн ер нь зүгээр яг компани байгуулахаас эхлээл одоо нөгөө тэр дэврүүн сэтгэл тий тэр чинь бодит дээр юм хийгээд эхлэнгүүт чи асуудлууд мэдэгдэн штэ. Подкастын зохион байгуулагч Монголын хамгийн том аудио номын сантай платформ M-Book.
Тэгээ 2004 онд яг судалгаа хийж чинь 2002 онд би туслах багшаар ажилд орж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол нэг 2 жил хагасын хугацаа өнгөрч байгаа байхгүй. Тэгээд тэр хугацаанд за тэгвэл ерөнхийдөө за ийм зарчмаар явд юм байна. За маркетинг стратеги юмнууд явд юм байна. Хөрөнгө оруулалт тодорхой хэрэгцээг нь харцсан тийм. Тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хүмүүс ирнэ бас ингэж компаниар дамжиж ирэхээс гадна шууд хайлтын систем дээр хагаад тухайн компанитайгаа орон нутгийн ч юм уу тэгээ олон улсын компанитайгаа шууд харилцаад ирэх боломжтой байна гэдэг. Энэ зүйлүүдийг олж хараад ирэн тэгээ компани байгуулад энэ чиглэл рүү явъя гэдэг бодоод тэгээд компанийн нэрийг бол анх саяны хэлдгээр Black Ibex Expedition гэж байгуулсан. Тэгэхээр Black Ibex бол өөрөө харт их гэсэн үг шүү дээ. Тих гэсэн үг, янгэр гэсэн үг тийм. Тэгэхээр яг тэр би нэг хүүхд настайгаа холбогдсон тэр янгэрүүдийн дунд өссөн. Тэгээд уулын тэр гадаадын жуулчдын мөр хөтөлж явсан яг тэр зүйлүүдээс болж за тэр тэгээд дээрэс нь тих гэдэг бол өөрөө хамгийн одоо тий сор болсон юм бэлчээрт байдаг, уулын оройд байдаг, ийм л сүрлэг амтан тэр алтаан ууланд байдаг. Тэгээд тэр утгаараа тэр харт их экспедиц гэж ийм компани байгуулсан. Яг нь ер нь бол амьдрал дээр бол харт их гэж байхгүй л да. Ер нь бол алаг тих гэж байдаг байхгүй юм. Алаг ийм хардаг тих байдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд англи руу орчуулсан чинь тухайн үед бол тийм хард харлан үнэ эсвэл нэг шаазгааны нэг тийм л иймэрхүү зүйлүүд болчих гээд тэгээд нэг орчуулган болох болохоор шууд классик шууд black гэж хар гэдэг ингээд тэг экспедиц гэдэг бол яг тэ хайгуул эрэл аялал гэсэн утгатай. Тэгж бол компани байгуулсан. Тэгээд яг уу Black Ibex Expedition гэж компани байгуулаа. Компани бол тэр за тэгвэл хайлтын систем дээр тэгвэл мэдээж Монгол гэсэн нэртэй байх хэвээр. Монголоор өртөх хэвээр. Тийм учраас нэлийн хайж байгаа Discover Mongolia CMN гэдэг ийм домен аваад тэгээд энэ вебсайт нь бол энэ. Тэгээд ийм брендингээр бол тэгээд эхлүүлээд явсан. Тэгээд яг сүүлд нь бол компанийн нэрийг 2013 онд яг Black Ibex-ийг юу руугаа Discover Mongolia Travel болгож сольсон. Тэгээ учир нь юу гэвэл ер нь бол ингээд тодорхой хугацааны дараа тэгээ Discover Mongolia гэдэг энэ слоган Discover Mongolia гэдэг тэр брендинг гэдэг ч юм уу вебсайт нь өөрөө тэгээд яг үндсэн өөрийнх нь үндсэн яг тэр нэрийг утсуулсан аялал нь өөрөө бас Discover Mongolia төөрөхгүй. Ингээд ирэнгүүт яг манай жуулчд хэрэглэгч нар бас компани нэр тэр брендинг нэр хоёрыг яг баг зэрэг ингэж микс хийх андуурах гэдэг ч юм уу та энэ жоохон ингээд энэ төрх ч юм уу иймэрхүү зүйлүүд гарч ирсэн. Тэгээд ярилцж хагаад бас жуулчтаасаа ч юм уу санал авсан. Тэгээд ер нь бол яг брендээ дэмжиж компани ч гэсэн юм байчвал илүү яг powerful болох юм байна гэдэг. Тэгээд Discover Mongolia Travel гэж ингэж компани ер нь байгуулсан байдаг тий. Тэгээд яг саад бэрхшээлийн үед бол асуулаа ер нь бол тухайн үедээ мэдээж өмнө хэлсэнчлэн надад бол хөдөө орон нутгаас ирсэн хүүхдийн үед дээрээс нь ямар нэг өөр нэг аялал жуулчлалын компанид ажил туршлага хоримтлуулж үзээгүй хүний хувьд тий. За дээрээс нь ингээд надад яг ингээд туслаж дэмжиж хөрөнгө оруулах ах トゥ гэдэг ч юм уу тий. Тийм ойр дотны хүмүүс бол нэг үг хэлэхэд байгаагүй. Тэгэхээр хөрөнгө тэр зүйлүүд асуудлууд бол бас нэлээд хүнд байсан. Тэгэхээр ер нь бол за ингээд би энэ багшийнхаа энэ ажлыг хийнгээ хажуугаар нь юмаа бэлдээ гээл ингээл 2004 онд байгуулад жил гаруй хугацаанд үндсэндээ бол нэлээд тууштай явсан л да. Тэ. Тэгээ орхичих үед бол зөндөл байсан. Тэгэл хэдэн сар үзээд ямар ч үр дүн байхгүй. Тэгээ юм орой шүнжин суун, оройжин суун юу ч байхгүй. Гадагшаага зөндөө янз бүрийн мэйл бичнэ. Дээрээсээ өөр англи хэл айгүй муутай тэр үедээ. Тэгэл янз бүрийн газруудаас ийм темплейт юмнууд ашиглаад барайл ингээл тэг хичээл анцаараад үзэн штэ одоо чи хэн байх вэ тэгээд ер нь бол 2005 онд жилийн дараа бол яг нэг тийм моментум буюу тийм сайхан зүйл таарсан. Тэгээд тэр үед бол манай тухайн Black Ibex компани хамгийн анхны жуулч нь Америкээс нэг гэр бүлийн 2 хүүхэдтэй өсвөр насны 2 хүүхэдтэй гэр бүлийн 2 хүмүүс манай компанид анх надад итгэж анх удаага ирсэн байдаг. Гэтэ би тэр жуулчид Монголд ирэн эрт би бол итгээгүй. Ягаад гэвэл ямар ч мөнгө төгрөг аваагүй, ямар ч төлбөр тооцоо юм байхгүй. Ирэн гэд надаас аяллаа хөтөлбөр нэлээд авж байгаа. Тэгэл чимээгүй алгуулсан. Араас нь 2-3 мэйл бичээд байхгүй. Тэгээд тэр хугацаа чинь нэг сар мар өнгөрөөл тэгээд хэсэг байжсэн чинь 3 хоногийн дараа очлоо гэсэн ийм мэйл ирээд тэгээс сандраад анх удаага жуулч түлээж авч байгаа юм чинь. Тэгээд машин тэрийг хаанаас бэлдэх вэ? Яг тодорхой хэмжээр яах вэ хүүг бол харж судалж лээсэн. Тэгээд машин тэрийгээ олох нөгөө гайдаа олох аяллахын дээр 10 хоногийн хөтөлбөрийн дагуу жуулчны баазууч орчлуудлыг хаан захиалах уу мөнгө төгрөг нь юу илээ гэл ингээл те.
Тэгээд тэр жуулчд онгоцны буудлаас буухт нөгөө манай гайд, манай жолооч очиж тосож аваад. Тэгээд би өөрөө бол та тэр 3 хоногт амжуулсан байна шүү. тэг 3 хоногт юмнуудаа амжуулаад тэгээд нөгөө тэр чинь өдрийн хоол идэж байх үеэр нөгөө яг төлбөр авах хэрэгтэй одоо тийм ч тийм мөнгө авах хэрэгтэй. Тэр хүмүүсийн мөнгийг авах хэрэгтэй. Тэгэнгүүт нь гайдаар хэлүүлээд за чи яг өдрийн хоолыг дуусан үед нь нөгөө нэхэмжлээ өгөөд мөнгө аваараа гэдэг. Тэгээд би гадаа байж чи тэр мөнгийг авч яваад надад үгүй шүү. Би надад ямар ч мөнгө байхгүй. Би бензин тос тэр жуушны баазуудын мөнгө зөнгөийг төлнө гэдэг ингээд. Тийм л хөгжөөнтэйгээр анх эхэлж исэн. Тэгээд тэр үед анх удаага яг баг $100 ч барьж үзүүгөө хүн чи яг $2500 гартаа тий. Тэгэл барих яг тэр бол бас сайхан л тийм л мэдрэмжл байсан л та. Тэгээ ингэж л бас эхэлж исэн ер нь бол тий. Тэгэл энэ маань өөрөө хэлээ за энэ бол ер нь боломж бол байгаа юм байна. Тий. Тэгэл тэр маань маш том урам зориг өгсөн. Анхны тэр жуулчд маань. Анхны аялал, анхны жуулчд. Тэр бол жилийн дараа болсон үйл явдал. Анх компани байгуулсан хойш. Тэгээд тэр үйл явдал маань энэ компаниг өдий болтол 20 жил ингэж урам зориг болгож авч явсан байна да. Одоо ингээл тэгдэг штэ залуучууд хингэтэн л янз бүрийн юм те компани байгуулъя гэсэн бодлууд байдаг л ах те толгойд нь. За ингээд ийм чиглэлээр ингээд хэрэгцээ шаардлага байна. За магадгүй сая одоо энэ аялал жуулчлалын айгу том бүүм жилүүд болж гин те аялал жуулчлалын салбар руу орё гэсэн залуучууд ч зөндөө байгаа ах. Гэхдээ зөвхөн аялал жуулчлалын салбар гэлтгүү таны ярианаас би бол нөгөө айгу тууштай байдлыг олж сонсоод байна л та тий. Тэгээ бүтэн жил гадагшаа аах нь мэддэггүй мэйл бичээл тий. Танд хин итгэж ирэх юм гэдгийг мэддэггүй ингээл байгаа тахаар тэнд зүгээр яг өөртөө юу сануулж тэгж тууштай байдаг юм бэ гэдэг зүйлийг сонирхоод байдаг байхгүй юу? Одоо хүмүүст бас тууштай байдалд нь ямар нэгэн тийм юу хэрэгтэй штэ тий хөшүүрэг та ямар итгэлтэйгээр тэгж үргэлжлүүлээд байсан юм бэ гэдэг тэр. Тэгэхээр тэнд бол яг намайг юу хөтөлж байсан бэ гэвэл ер нь том санаа гэдэг л өөрөө аян маш чухал да. Тэр санаа нь өөрөө чиний толгоонд чинь багтж чадж гин үгүй юу? Хоёрдугаарт нь тэгэл араас нь хөдөлмөр шүү дээ ер нь бол. Тэгээ тэр санаа маань тэр санаа чинь бэлэгдэхүүц байна үгүй юу? Тэгэхээр яг миний тэр хийх гээд байгаа тэр хайлтын систем дэр гэдэг ч юм уу энэ гадны компаниудтай жоохон үзэлцээ. Яагаад ингэж болохгүй гэж ер нь хүмүүс ингээд маш хэмжээгээр мэдээлэл ингээд Монгол руу ирээ гэдэг ч юм уу Монгол аялал гэдэг ч юм уу хайж байгаа юм байна. Ер нь тренд өөрөө ингэж уламжлалт тийм зах зээлээс тийм дижитал онлайн маркет руугаа ингээд орж байгаа юм байна гэдэг угаасаа тийм хандлагыг бол ингээд авцсан байсан. Маш их уншиж судалдаг интернетээр би бол ингээд маш их явдаг байлаа. Тэр зүйл маань надад илүү тийм яг итгэлийг өгсөн болов уу гэж ингэж боддیں۔ Тий. Өөрөөр хэлбэл энэ бол ирж байгаа зах зээл боломж улам нэмэгдэнэ. Тийм учраас би бол тэр нь бол энэ дүүгээ нэлээд тууштай үзсээр байх хэрэгтэй гэдэг л ийм хүсэл тэмүүлэл хөтөлсөн болов. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нөгөө хүүхэд наснаас тэр мэрэгжил гэдэг зүйл маань бас намайг хөтөлсөн болов. Тэр хүүхэд байхаас л аялал жуулчлалын салбарт холбогдсон. Энэ айгуу сайхныг ингээд мэдэрсэн. Би энэ төлөө үзэн гэдгээ би бүр ингээд тэр 9 10 дугаар ингээд байхтаа л өөртөө ингээд айгуу шингээсэн. Өөр зүйл юм бол байхгүй. Тэгэхээр тэр чиглэлээрээ явсаар байгаад би 1 жил өнжөөд ч гэсэн их сургуулийн аялал жуулчлалын ангид орж байх жишээтэй. Тэгэхээр ер нь нэг юм барьж аваад тэрнийхөө төлөө ингээд айгуу тууштай болсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр л зүйл маань яг илүү зүгээр юм болов уу гэж би хардیں۔ Тэгээ одоогийн залуучууд бол яг тэгээ найз нөхдөөрөө ч юм уу нийлээд л ингээд аялал жуулчлалын компаниуд ч юм уу бусад стартап жижиг янз бүрийн хийдэг. Санаа бол айгуу сайхан байдаг тийм мэдээж. Тэгэл хэсэг нэг бизнес босол чинь дор хаяж нэгээс 3 жил болно шүү дээ тийм. Тэгэхээр энэ нэг ийм хэцүү энэ хард үеийг яг давж чадахгүй, хоорондоо ойлголцохгүй тэрнээс болоод яг ингээл тэр компани болдог ч юм уу те. Тэгэл тэр фейлддэг. Тэгээд тэр шинээр байгуулсан 10 стартап тутмын те 7 жил 2 жилийн дотор ч юм уу 3 жилийн дотор ингээл байхгүй болдог гэдэг тэр бол тодхон жишээ нь л те. Тэгээд тэгэл өөргөл тууштай байж чадахгүй байна тэр байгуулсан хүн. Эсвэл тэр анхны санаандаа үнэнч тэр санаа нь бол айгүй зөв биш байгаад байна гэсэн юм л зүгдээд. Саяхан манай дээр бас яг ажил дуур хийгээд бас манай ганцхан залуучууд ирээд ингээд яриа хөөрөө сууж. Тэгэл бас өмнө нь тийм аялал жуулчлалын компани айзуудтайгаа нийлээд байгуулсан л залуу байгаа байхгүй. Тэгээ манай хүн чи яасан ингээд гэсэн чи. Тэгээ хаа би одоо ингээд уг нь бол хөтч хийжсэн аяллаа туршлагатаа юмаа мэдэн ерөнхийдөө гадралцсан. Хоёр найзтайгаа нийлээд ингээд одоо жил 2 жил үзлээ.
Тэгэл үзэл ингээл тэгээ манай хоёр найз маань үзэнтэй ингээл заа заастай үзэлцээд болохгүй юм шиг байна гээл нэг нэгээрээ ингээл явлаа би ганцаараа л үлдлээ. Тэгээ одоо ганцаараа ч үлдээч. Тэгэхээр чин бүр ингээл нөгөө гэрэлгэгээ маань жоохон бүдгэрчлээ. Тэгээд ч одоо ар гэртээ боллоо. Одоо амьдралаа бодъё. Энэ бизнес гэдэг чинь тийм амаргүй юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл илүү тэр хугацаанд тэр хамтдаа байх яг тэр зорилгынхоо төлөө тууштай байх гэдэг зүйл дээр л жоохон юугаад байна те сул байна уу даа л гэдэг л ийм л зүйлээс болоод яг тэр бизнесүүд нь жоохон фейлдэх зүйлүүд байна л да ер нь бол би бол гэхдээ таны хамгийн гол нууцсан ч байх те төлхөөр нь маш их сайн зах зээлийн судалгаа хийсэн л гэж харж байна. Айгу уул суурьтай хандсан байна даа л гэж бодлоо. Яг тэгэхээр тухайн үеийн тэр те хэрэгцээ шаардлага зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хараад байна шүү дээ тий. Тэгээ яг одоо бол залуучууд магадгүй алдаад байгаа шалтгаан нь гэхдээ зөвхөн миний л хувийн бодол жоохон сэтгэл хөдлөлөөр ашиг хараад тийм судалгаа болон зах зээлийн судалгаа бусад зүйлсүүдийг жоохон дутуу тий уул суурьтайгаар харах нь жоохон дутуу байгаад байгаа болов гэж бодож байна. За цаг бага байгаа учраас би танаас шууд хамгийн асуумаар байгаа зүйлээ асуучи. Гэтэ энийг би ингээд нөгөө залруулга болгоод хэлэхэд эхлээд сөрөг юмаа яриад тэгээд ийм эерэг рүү орно шүү. Тэгээд намайг бити гоочлох гээд байна гэж бити бодоорой. Одоо Монголынхаа аялал жуулчлалыг. Гэтэ ярмаар байдаг гэх юм уу? За та 20 жилийн салбарт ажиллаа. Аялал жуулчлалын салбар өөрөө одоо сүүлийн 3 жил ч юм уу те анхаарлын төвд байгаа Монголын хувьд. Гэхдээ 20 жил болоход үнэхээр энэ хувийн хвшлүүдээс ч юм уу та хэдээс шалтгааллахгүй Монголд хөгжихгүй байгаа нэг ёсондоо айгу ичдэг зүйл юу байна. Яг бүгдээрээ л угаасаа мэдж байгаа байх. Гэхдээ яг одоо тэр та аваа явж байгаа хүний хувьд тий. Ингээд хаяа бол ингээд бүр толгоогоо бариад ингээд яандаа гэд мэрэмнүүд юу байдаг. Подкаст ивент тэтгэгч Кафе Верняно. Аялал жуулчлалын салбарт яг одоо саад бэрхшээлүүд бол мэдээж олон. Тий, аялал салбарт байгаа мэдээж тий. Тэгээд сүүлийн үед яг экспортын салбар, экспортод доллар оруулж идэг гэдэг утгаараа сүүлийн ялангуяа ковидын дараа аялал жуулчлалын салбарыг засгийн газраас бол маш ихээр дэмжсэн. Тий, Go Mongolia гэдэг маш том кампайн явуулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг зүйл дээр нэлээд анхаарал хандууллаа. За тэгээд олон улсын янз бүрийн гадаадын эрх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бол агарын тээврийг либералчлаа. Илүү их зөвхөн Yacht гэдэг компаниас гадна өөр авиа компаниуд орж иж Монгол руу орж ирэхдээ орц гарцыг нэмэгдүүлээ гэдэг ч юм уу тий. За дээрээс нь ковидд бол аялал жуулчлалын салбарын бүх байгууллагууд бол өртсөн хамгийн одоо хүнд шарх авсан салбар бол энэ аялал жуулчлалын салбар. Тэр утгаараа засгийн газраас тодорхой хэмжээгээр янз бүрийн татвар тэм зүйлүүдээс нь чөлөөлөх гэдэг ч юм уу. Жишээлх юм бол одоо аялал жуулчлалын салбар аялал жуулчлалын компани чи байгуулах юм бол нэгээс 2 жилийн хугацаанд татвар төлөхгүй гэсэн. За юм одоо хуучин ажилласан компани 2026 оны 12 сарын 31-нд хүртэл бас татвараас 100% чөлөөлөгдсөн төр компаниуд нь. Гэх мэтлэнгээр ингээд бас яг дэмжиж байгаа зүйлүүд нь байгаа. За нөгөө талаас тэр саад бэрхшээлийн үед бол цагаагаарын үед мэдээж манай Монгол бас амаргүй. Өвөлөлд мэдээд хүүтэн 100 нь бол өөрөө бас яг сайхан 100-ны улирал багтаа. Яг аялал жуулчлалын таатаа улирал бол багтаа. За тэр өвлийн хүүтнээс гадна хамгийн гол зүйл нь бол тэгээд бүх ирж байгаа жуулчдын баг онгоцоор ирж байгаа жуулчдын баг 100 бол мэдээж Улаанбаатараар ирж байгаа учраас өвөл одоо хүүтэр идэрэнгүүтэл Улаанбаатар гэдэг асуудал тий тэр нөгөө төгжрөл гэдэг ч юм уу төгжрлөөс гадна энэ утааны асуудал бол үнэхээр бол аялал жуулчлал ялангуяа өвлийн аялал жуулчлал гэдэг зүйлийг бол хөгжүүлэхэд маш хүнд байна тий өвөл бид нэр ингээд зөвхөн 3 зуны 6-аас 10 сарын хугацаанд 4 сар ингээд аялал жуулчлалын гол сезон маань явдаг. Гэхдээ ер нь бол улс орнууд ямар бодлого байдаг вэ? Бусад сарууд руугаа бас өвөл жуулчдыг ингээд авахгүй болвол зөвхөн 100-аа ихэнх жуулчдаа авчгаар бол хүн хүч гэдэг ч юм уу капитал те төлөвлөлт гэдэг ч юм уу бизнес төлөвлөлт энэ төр дээрс эхлүүлээд яах вэ? Бас их сул талууд байна гэдэг. Тэгээ өвөлдөө бол ингээд аялал жуулчлалыг бас гаднаас жуулчдууд бол амаар байна. Гэхдээ энд энэ Улаанбаатарын ийм аимшигтай хүн байхын аргагүй ийм утаатай ийм газар гадаадын жуулчдыг авч ирнэ гэхэд бол үнэхээр сэтгэл өвдөм тий. Өвлийн аялал жуулчлал гэдэг бид нар цагаан аяллаа бүтээгдэхүүн гараа 4-5 тэр Монголын соёлтойгоо холбоод энэ улс мөстэйгөө холбоод ингээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаад явах нөөц бол байгаа. Нөхцөлний үед бол ингээд ийм төгтөв байдал байгаа таахгүй. Тэгэхээр энэ дээр бол
Энэ бол зөвхөн нэг хэсэг компани хийдэг ажил. Энэ бол мэдээж засгийн ажил тий том улс орны том өөр асуудал та. Тэгэхээр энийг бол нэгдүгürt бол шийдэх ёстой. За яг зуны хувьд гэвэл яг дид бүтц бол манад бас их сул байна. Зам харгуу байна. Зам дагах үйлчлэгээний төвүүд тий нойл гэдэг ч юм уу тий гэдэг ийм дид бүтцийн асуудлууд бас харьцангуй бол бас бусад улсуудыг бол сул байна тий. Стил зарим газруудаараа тэр нөгөө зам харгуу нэвтрэлтэй. Тийм. Гэтэ та энийг одоо шууд хатуухан хэлвэл 20 жилийн өмнө л ийм байсан шүү дээ. Ер нь одоо 20 жил хിവэрэ байж дээ гэж шууд хэлвэл юу. Ер нь бол зөв тий. Ийм л байгаа тий. Тэгэхээр энэ бол ийм зүйлүүдээс болоод тэр бусад саруудаа ээлжүүлээ хөгжүүлж чадахгүй байгаа. Саад тий. Тэр ботлнек нь байгаад байгаа нь одоо хүртэл ингээд байгаад л байна л да. Тэнгүүд одоо засгийн газрын хэрэгжүүлж байгаа тэр дэмжлэгүүд байна шүү дээ тий. За яг тодорхой хэмжээнд онж байгаа дэмжиж байгаа зүйлсүүд байгаа нь бол ойлгомжтой. Яг бас байгаа онж дэмжиж байна уу гэдэг асуулт байгаа шүү дээ. Салбарын хүний хувьд та зүгээр бүр хэлэлгүй хэлээрээ гэж хүсэж байна. Тэр нь болохоор жишээ нь аяллаа бааз байгууллаа гэхэд татвараас хөнгөлөө гэж бодоход миний харж байгаагаар тэр бол айгүй чанаргүй олон хідэн гэр аваачаа барьцдаг ч юм уу те. Гэх мэтэр улам энэ салбарын хөгжилт нэг юм борооны дараах мөөг шиг ийм сөрөг зүйлсүүд нэмэгдэх үү гэдэг нэг тийм асуултын нэмдэг байдаг байхгүй юу? Зөв яг тэр байгаа олж онож энэ зохицуулалтууд нь энэ салбарыг яг дэмжсэн юм уу? Гэтэл одоо яриад байгаа энэ утааны асуудал байна. Том зургаараа тий тэр модон жорлон одоо зам дундах тэр амрах цэг гэдэг ч юм уу тий. Гих мэт ийм асуудлууд дээр хамгийн гол шийдэх ёстой юм биш үү? Тэрнээс жуулчид бол өвөл эрхүү 100 эрхүүгээ шийдчих байх. Тэрнээс бусдаар энэ 20 жил яриад байгаа асуудлуудыг яаж шийдэх үү гэдэг дээр та зөвхөн ямар тийм бухимдалтай байдгийг. Подкастын ивент тэтгэгч Discover World Travel. Тэр саний хэлдэг модон жоллон одоо хүртэл Монгол байсаар л байна тий. Хөдөө орон нутгад байсаар байна. Жуулчд одоо тэнд яаж тий одоо орчин үеийн 21-р зууны жуулчд бол өөр болсон мэдээж хэрэг. Хэдийгээр адлын явдал хайж байгаа хүмүүс ирж байгааг хэлсэн чи. Тийм биз? Тэгэхээр одоо тодорхой хэмжээгээр 5 дахь гэдэг бол аялал жуулчлалын өөрийнх нь бас нэг хэсэг ер нь бол за яг дийлэг массынх нэг хэсэг шүү дээ. Энд ирж байгаа жуулчд бол бас тодорхой хэмжээгээр Монголыг ойлгож байгааг хэдэж шүү. Тэр наад захын хэрэглээ гэдэг зүйлийг бол хайж л ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол стил байсаар л байна. Гэтэ яг зөвхөн сүүлийн үед яг төсөл төлөлгөө гэдэг ч юм уу те. За тэр зам дагуулах үйлчлэгээний цэгүүдийг барих, яамдуудын засгийн газар тодорхой хэмжээний бас санхүүжилтийг бий болгох гэдэг ч юм уу. Энэ хитрхи удаашралтай л байна л да. Ингээл 4-5 жил энэ зүйлүүд яригадаад байгаад байдаг. Гэхдээ яг хэрэгжүүлэлтэн дээр нь яг сайн зөв буусан зүйл бол одоогоор сайн байхгүй л байна л да. Тэгэхээр ер нь бол аялал жуулчлалын салбар өөрөө яг л цэвэр хувийн хвшилтийн нуруунд дээр явж ирсэн салбар байхгүй. Хэдэн энэ жуулчны компаниуд, хэдэн аяллаа хүртэгч нар, хэдэн жолооч нар нөгөө ирсэн хэдэн шар тий жуулчдаа ингээл аваад ингээл явдаг. Тэр нөгөө баазууд нь яг боломжоор тэгэл үйлчлэгээ үзүүлдэг. Ингэж л явж ирсэн бол яг зүгээр болж байгаа зүйлүүд байгаа болохгүй зүйлүүд байгаа. Ер нь бол би ихтэй илүү жоохон позитив талаасаа бол сүүлийн 3 жилиг бол дүгнэн. Яагаад гэвэл би яг энэ салбарт 20 жил болсон хүний хувьд шүү дээ. Юуны хувьд бол эхний ээлжинд хамгийн том зүйл бол миний өмнө хэлсэнчлэн жуулчдын урсгал тас хаагдсан байсан ковидоос болоод энэний дараа улс орнууд ямар бариан дээр гарсан байггүй л эхний ээлжинд ямар нэгэн аргаар хамаагүй жуулчдыг хурдан оруулж ирээ. Тийм учраас маркетингийн том кампэйнүүдийг ерөөсөө улс орнууд болгон яах вэ хийж эхэлсэн. Тэгэхээр эндээс ч гэсэн манайх бол бас хоцроогүй. Янтай гадны инфлюенсерүүдийг авчирлаа, том яг одоо бас маркетинг кампэйнүүдийг хийлээ. Гадаадын том янз бүрийн үзэсгэлэн ярамгуудад оролцлоо, компаниудаа бас тодорхой хэмжээгээр дэмжлээ гэж харж байгаа. Энэний хүчинд жуулчдын урсгал сая өнгөрсөн жил 808,000 буюу ковидын өмнөх төвшингээс даруй бараг 40% бол нэмэгдсэн тоо харагдаж байна л да. Тэгэхээр ковидын 2019 онд манай Монголд 570,000 жуулч ирсэн байдیں۔ Ковидын өмнө шүү дээ 19 онд. Тэгвэл одоо ингээд сая өнгөрсөн жил 24 онд бол ингээд 800 гаруй мянган жуулч ирсэн. Тэгэхээр жуулч ирнэ гэдэг бол өөрөө бас нэг талаас нэг жуулчинг нэг хэрэглэгч гэж үздэг. Тэр ирж байгаа гадаадын жуулчд ирээд яах вэ? Жуулчд буудалд буун тийм ээ хоол унд идэн машин тэргээр бензин хэрэглэн сүнээр авна
Тэ тэгэл янз бүрийн бусад ингээд орон нутгийн хөдөө гарлаа орон нутгийн үйлчлэгээнүүдийг авна. Тэр явж байгаа аялын үйл явц процессыг дагаад 20-30 ажлын байр бий болно гэдэг ч юм уу. Хөдөө байгаа тэр дорж дулмаа морион оруулна, тэ гэртээ оруулна, тэндээс бас өөрсдөө орлогыг олно. Тэгэхээр биднэрт бол 3 сая 500 мянган одоо энэ хэрэглэгч ард түмэн байна гэж үзэх юм бол дээр нь биднэрт өнгөрсөн жилийн үед бол 800 мянган яг тодорхой хугацаанд хэрэглэгч дотоодын эдийн засагт бас орон нутгийн эдийн засагт бас тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж байгаа л гэж үзэх хэрэгтэй. Мэдээж 800 мянган жуулчин тэр чигт аялал жуулчлалын компаниар ирснийг бол үгүй. Тэгэхээр ер нь бол нэг 20-с 30% л максимум яг аялын компаниудаар ингэ дамж ирдэг. Үлдсэн нь бол тэгэл өөрөө биеэрээ хойр ярдэж жуулчд байж гэн. Найз нөхд хамаатан садантаа зочилж байгаа таньдаг хүмүүс байж гэн. Бизнесийн шугамар ирж байгаа хүмүүс байж гэн. Тэгэхээр энэ хүмүүс бол бүгд л жуулчд. Монголд ирж байгаа жуулчд. За би болохоор бас нэг ийм юмыг зүгээр миний л эргэлзээ шүү за. Та мэдээж нөө мэрэгжлийн үнэ учраас энэ эргэлзээг тайлж үйл гэвэл тэ зүгээр өөрийнхөө бодлыг бас хэлвэл за энэ 3 жил засгийн газар дэмжсэн байна. Маш их мөнгө угаасаа зарлагдаад тэгээд үр дүн харагдчихэл байна л та биднэрт тэ тодорхой хэмжээнд. Гэхдээ энэ надад зүгээр юу гэж харж байна арай жоохон богино хугацааны зүйлөө тэ ингэж явж байгаа эрчин саарчих уу гэдэг зүйл байгаа байхгүй яа. Тэгэхээр бид нар айгүйх инфлюенсерүүдийг авчирсан тий Солонгосын инфлюенсер өөр бусад одоо инфлюенсер тий Америкаас хүмүүс авчирсан гэх мэтчлэн зарлагтай байж мэдээж ингээд энэ жилүүдэд бол эерэг өрнөлөөнүүд ирж байгаа. Гэхдээ урт хугацаанд бид нар ямар одоо нарратив гэдээ ярьдаг тий стори гэж ярьдаг ямар ялгарлыг барьж Монгол улс ингээд тогтмол жуулчдын анхааралд байх юм бэ гэдэг нэг зүйл байгаа шүү дээ тий. За бид яг одоо юу гэдэг за Таиландд очивол тийм үзэндээ, Японд очивол тийм үзэндээ гэдэг төсөөлөлтөй болчлоо тийм үү. За Европт очивол тийм үзэх юм гэдэг шиг би Монголд очивол тийм үзэндээ гэдгийг одоогоороо бид нэр олж явах экстрим те байгаль үзэх юм байна, нормал үзэх юм байна, нүдэлж авах үзэх юм байна гэдэг тэр юмаа бариад явах юм уу урт хугацаанд яах юм гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Тэг ямар ийм сторигоор явах юм. Явбал урт хугацаанд явах юм гэж харж байгаа. Та тогтвортой ингэж энэ үзүүлэлтэд хадгалнаа гэж бодож байна. Тэгэхээр нөгөө улс орнууд өөрсдийнхөө улс руу нөгөө аялал жуулч татахын тулд тодорхой хэмжээгээр кампэйнүүд хийж байгаа. Слоган гэдэг ч юм уу, Incredible India гэдэг ч юм уу ингээд янз бүрийн тий слоган юмнууд хэрэглээл жуулчдыг татж байгаа. Тэгэхээр Монгол бол бас хэд хэдэн тийм слоган гэдэг ч юм уу өрөөгүүдийг бол ингээд хэрэгжилсэн. Тэгээ сүүлд бол яг тэр Go Nomadic гэдэг ч юм уу, тэгээ Welcome to Mongolia гэдэг ч юм уу. Тэгэл янз бүрийн зүйлүүд. Тэгээд бид нэр сүүлд тэр Go Mongolia гэдэг Монгол руу ер нь явъя гэдэг юм ерөнхий. Гэхдээ энэ Go Mongolia-гийн цаана бол зөвхөн аялал жуулчлал биш юм а. Цаана бол бизнесийн боломжууд байж гин, тий. За цаана бол хамтын ажиллагааны боломжууд байж гин. Олон улсын гэдэг ч юм уу. Ингээд янз бүрийн ийм боломжуудыг нэгтгсэн ийм нэгдсэн өрөө болгоё гэдээ бид нэр Go Mongolia-г бид нэр 2000 сая хорон 4 оноос бид нэр сонгоод ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр энд өөрөөр хэлбэл юу хэлэх гээд нэг үйл бид нэр ковидын өмнө бол юг алдчихсан байг үл манад ирж байгаа жуулчтантаа ерөөсөө сүүлийн 10 жил бол ерөөсөө өсөөгөө тогтмол байсан. Бусад манай хөрш улсуудын жуулчт нэмэгдээд идэг. Жилдээ 15% нэмэгдээд идэг. Манайх 10 жилийн өмнө 2010 оны үед нэг 400 мянган жуулчин авчирсан болвол 2019 онд бас л нэг яг нэг 400-500 мянган жуулчинтай л ингэж байсан байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг тодорхой хэмжээний жуулчдыг татаж тоог тий хэрэглэгч байж бизнес байдаг байхгүй. Хэрэглэгч бол ямар ч бизнес байхгүй. Тэр хүмүүсийг хэрэглэгчийн тоо нэмэгдэхгүй, жуулчдын тоо нэмэгдэхгүй бол Монголд яг маш гоё тийм резортууд минууд баригдахгүй. Гоё олон улсын том сүлжээ буудлууд баригдахгүй. Бизнесийн компаниуд нь тэр орлого олох тий боломж нь бол нэмэгдэхгүй л гэсэн үг. Тэгэхээр энэ зорилгын хүрээнд ийм бид нар энэ дээр алдаж ирж байсан байна. Тэгвэл энэ ковидын дараа энэ үеэр нь яг хамт ерөн маркетингийн томоохон кампэйн юмнуудыг хий. Агарын тээврийг нь боломжоор ингээд либералчлаад өрсөлдөөнийг нэмэгдүүлчихэ. Гэхдээ агарын тээврийн либералчлал бол удаа шүү дээ. Тэ бодит ажил дээр бол жоохон удаа тий. Мэдээж алхамтайгаар хийгдээд явна. Тий нэг өдөр нэг оройн дотор хийгдэггүй ажил тий. Тэгэхээр энэ зүйлүүд ингээд аажмаар ингээд нэг өмнө нь хийхгүй байсан нэг том тактикийн стратегийн ажлуудыг яг
Би бол хийж эхлүүлж чадсан гэж үздэг. Мэдээжээр сул талууд одоо сүүл янз бүрийн сошиалнуудаар масар их мөнгө үрсэн барьсан те тэр юмнууд ингээл яг явж лээ. Гэхдээ би тодорхой хэмжээгээр одоо маркетинг дээр гэдэг ч юм уу те ажил дээр бол тодорхой хэмжээгээр төсөв мөнгө зарцуулж эргэж яах орлого нь бол олно л гэсэн үг тий. Тэр утгаараа бол бас энэ ажил бол ингээд үргэлжлээд явах ёстой. Эхний ээлжинд бол тодорхой хэмжээгээр жуулчдын энэ унтсан байгаа салбараа яах вэ? Өндөлгөд авъя. Энэ бол маш ус агаар мэд хэрэгтэй байсан. Нэг ийм юм хийсэн баггүй. Одоо тэгээ цаашаага мэдээжээр яг илүү чамбааруулах хэрэгтэй. Чанартай жуулчдыг татах хэрэгтэй. Тэ? Илүү тактик стратегийн зөв алхмуудыг бол хийгээд явах хэрэгтэй гэсэн үг. За би танаас нэрээ бас нэг чухал юм асууя. 2024 оны статистикээр болохоор яг 24 оноор хаасан тоогоор те 25 оны гараг байгаа, бүтэн гараг байгаа. 710,031 жуулчин Монгол ирсэн байна. За энэний бараг 50-аас дээш хувь нь хятадууд байна. Хятад жуулчд байна гэж гарч ирж байна тий. За тэгээ ингээд харахаар чи нөгөө нэг бид хэдийн яг аялал жуулчлалын хувьд ямар сегмент рүү зорж байгаа юм бэ гэдгийг асуулт байгаа шүү дээ. Би яг энийг нэг өөр хүнээс сонсч байсан. Хятад жуулчид ингээд ийм их хувийг бүрдүүлдэг, 50-аас дээш хувийг бүрдүүлж байхад эргээд нөгөө монголчуудын хятадуудыг үзий яддаг ч юм уу те. Жуулчны аюулгүй байдал гэдэг зүйл мүл ч юм уу ингээд нөгөө асуудлууд бас байдгийн штэ нөгөө та хэдэж шалтгааллахгүй гэх юм уу? Эргээд бидрээс шалтгааллах зүйлсүүд байгаа штэ гэд ярьжсэн байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь би зүгээр ингээд энгийн хүн бол энэ аялал жуулчлалын салбарын 710,000 хүний 300-аас дээш мянган хятадууд ирж манайда илсэн байж тийг гэдгийг статистик харахгүй бол жишээ мэдгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөрөө Discover China гэдээ бас нөгөө хятадаар аялдаг хөтөлбөрийг эхлүүлж исэн хүний одоо яг энэ дээр бодит байдал дээр манай сегмент бол энэ юм аа. Үргэлжлүүлээд одоо хятадууд аялах юм аа ч юм уу те. Эсвэл үргэлжлүүлээд энэ салбарт чинь ийм өөр улсын юм жуулчд ирэх юм аа гэдэг дээр юу гэж харах хэрэгтэй вэ? Бид нэр зүгээр ямар төсөөлөлтэй байх хэрэгтэй вэ? Подкастын ивент итгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн ихтгэлтэй сонголт, шин сонголт тавилгын их дэлгүүр. Ер нь олон улсад яадаг вэ гэхээр тухайн улсад зорчиж байгаа ер нь нийт жуулчдын хамгийн цөмийг нь яг хөрш орнууд л эзэлсэн байна. Архан учраас. Орхон ирэхэд амархан. Тэгэхээр яг Монгол бол тэр концепцээр л явж байгаа. Дээрээс нь Монгол улс газар зүйн байрлалын үед маш бас их давуу талтай. За яг далаа байхгүй тус тал. Гэсэн хэдийгээр чинь хамгийн их одоо Азиад бид 21-р зуунд хамгийн өндөр хөгжиж байгаа. Аялал жуулчлалын үед хамгийн их гадаадад их мөнгө зарцуулж байгаа. Технологи хөгжиж байгаа гэдэг ч юм уу. Энэ хятад гэж энэ том жаянтай хажууд эндээс жуулчд авна гэдэг бол өөрөө их том боломж л гэж харж байгаа. Улс орнууд хятадын жуулчдыг авахын тулд бол маш том бодлогоодыг гаргаж байна. Саяхан жишээлбэл Солонгос хятадын жуулчдын бүлэг жуулчдад визгүй болголоо гэж байна. Тий, хизээл хятадын жуулчдыг визгүй болгочихсон юм бэ. Тэгэхээр энэ бол өөрөө хятад жуулчид Солонгос руу яхаа визгүй зөрчиж Солонгос хятад жуулчдыг авъя гэж улс оронд яхаа юу гэж юм л да. Энэ дээр бол нэлээд өрсөлдөж байна гэсэн. Тэгэхээр бол бид нар бол ер нь бол хятадаас жуулчдаг авах зах зээл дээр бол мэдээжээр бид нар төвлөрж ажиллах ёстой. Дээрээс нь бид Оросын холбооны усаас хасагч жуулчд бүрдүүлж байна. За 3-д нь солонгосчууд их ирж байна. Тэ. Тэгээд 4-д нь бол тэгээд Японууд, Казахстанууд гээд. Тэгээд нэг шууд нэслэгтээ энэ улсууд нь ингээд ирэх боломжтой улсуудын жуулчд ингээд ирээд нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ хөрш зэрэгэлдээ энэ улсуудынхаа зах зээл дээр хамгийн урдан хугацаанд ажил жуулчдынхаа тоог нэмэгдүүлээ гэдгийг энэ ажил сая сүүлийн 2-3 жил явсан. Тэгээ одоо сая бас энэ соёл спорт нэг аялал жуулчлалын яам тэгээд энэ аялал жуулчлалын нэг холбоод аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гэдэг ч юм энэ байгууллагууд ингээд юу ярьж байгааг нь одоо стратегийн хувьд бид нэр хөрш зэрэгэлдээ улсуудын жуулчдыг тодорхой хэмжээгээр татчихлаа. Одоо Европ гэдэг ч юм Америк гэдэг ч юм уу энэ зүйлүүдийн улсууд руу яхаа жуулчдыг татах ажил эхлэе. Монгол сая ингээд тэр янз бүрийн маркетингийн томоохон кампанидээс үүдээд Монголыг сонирхдаг сонирхлууд бол нэмэгдчихлээ. Жишээлбэл Америкээс нөгөө тий American Airlines хүртэл Монгол руу нисье гэж тий ингээд тийм өөрөөр хэлбэл тэр том улс том авиакомпани гэдэг чинь Монголыг өөрийнхөө листэнд оруулна гэдэг чинь за Монгол потенциал болж ийн гэдгийг харуулж ийн гэсэн санаа байхгүй. Тэгэхээр энэ мэтлэнгээр яг
хөгжлүүд бол ингээд дагаад явах ёстой л гэж ингэж бол харж байгаа тийм. Тэгэхээр бид нар бол хөрш зэрэгэлдээ дээр Хятад, Орос улбаны улс, энэ Солонгос, Япон гэдэг чинь энэ Орос энэ улс орнуудын жуулчд бол цаашдаа ч гэсэн ер нь манай цөмийг бол яг хаа бүрдүүлсээр л байна гэсэн. Ийм зүйлийг бол би бол харж байгаа. Харин тэнд бид нэр харин яаж бэлэн байж чадах уу гэдэг. Тийм. Хүн хүчний гэдэг чинь. Би яг хүссэн хариултаа авчихлаа гэж бодож байна. Тэгэхээр би нөгөө нэг эхэнд нэг Хятад жуулчид эзэлдэг. Тэгтээ нөгөө эргээд аюулгүй байдлын талаар яриадсан шүү дээ. Ингээ хятадууд ихээр ирээд байна гэдэг ч юм уу. Тэнгүүд таны нөгөө хэлтгээр нэгдүгээр төрс зэрэгэлтэй угаасаа улс орнуудаас нь ирдэг. Хоёрдугаар гэх юм бол хятад жуулчдыг авахгүй ч ингээд улс орнууд чинь ингээд аюул хүчин чармал гаргаж штэ гэдэг шиг тий. Тэгэхээр зөв бид нар өөрсдөө бас за угаасаа ер нь хөрш орнуудаас ирж ийн гэдэг чинь сайн юм байна гэдэг төсөөллөө үсгэж хөлзүгээр ах гэж бодож байгаа байхгүй юу. Одоо үзэгч миний хувьд ч гэсэн тий давхар за угаасаа ийм байд юм байна энэ салбар гэдээ ойлгочих юм бол бүр илүү нээлттэй болно штэ тий. Бүр илүү арга гэдэг юутай болно гэсэн үг тий. За би яг нөгөө нэг энэ салбарт нь өөрөө айгүй бас сонирхоод байгаа учраас айгүй урт удаа ярьчлаа. Гэхдээ номоо ярихаас өөр аргагүй болоод байна л да. Хоёлынхын цаг маань жоох яваад тайд уг надад бараг хэдэн зуун асуулт байсан байхгүй юу. Таны нэг аялал жуулчлалын салбар дээр тэгээд нэрээ би үзэгчтэй нөгөө сөргөөсний эрг рүү н орно гэж ярьж учраас яг та бол ингээд засаад хэлээ явчихлаа. Гэхдээ за хоёлаа зүгээр яг Монгол дахь аялал жуулчлалын хэсгийг хаахад за Монгол бол угаасаа л бид нар дотор наага болохоор анзаархаа болцсон байд юм аа. Гэхдээ ийм учраас л угаасаа жуулчин ирж үзэх ёстой тий. Нэг удаа ч ихсэн ингээд bucket list-д байх ёстой гэвэл та юу гэж хэлэх вэ? Би яг энэ 20 жилийн хугацаанд шүү дээ аялал жуулчлалын ажлынхаа онцлогоос шилтгаалаад нэг бараг 60 орчим улс орнуудаар явж илтэй. Тэгээд янз бүрийн аяллаа компаниудаар дамжуулж явлаа, өөрөө ч явж илээ, ажил хэргийн шугамарч явж илээ. Урт богино хугацаагаар ингээл олон газруудаар ер нь явж юм үзсэн ер нь бол. Тэгээд тэр дундаас ингээд зарим хүмүүсээ ингээд хөндлөнгөөж яг мэрэгжлийн бус хүмүүс юу гэж ярьдаг вэ? Нөгөө Монголоо ингээд нэг юм дастан зогццсон. Монгол бол ийм гадаад явахаар айгүй гоё. Мэдээж тийм. Тэгэхээр гадаад ингэж байж байгаа Япон явбал айгүй гоё байхгүй. Ягаад гэвэл Монгол бол за хөгжөөгөө хөдөө гараад байгаль гэдэг ч юм уу эзгүй тал гэдэг ч юм уу за хонь маал гэдэг ч юм уу ингээд энэгээ ингээд ерөнхийдөө багаасаа ингээд бид нэр ингээд дасан зогцсон учраас яг хаа тэр бол нэг тийм онцгой сонирн биш болсон тий. Сонирн биш байгаа байхгүй. Тэрний хажууд урагшаага яваад яг хаа цагаан хэрэмдээр гардаг ч юм уу эсвэл Япон тэр Диснейлендээр ордог ч юм уу зөв. Эсвэл өөр очоод тэнд очиж Солонгос хоолны газар сонгогчдтай ингээд хамт аялаа явах ч юм уу. Энэ өөр шин дурсамж байгаа байхгүй. Шинэ мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр аялал жуулчлал гэж салбар гэдэг бол өөрөө яаш тэр чигтээ дурсамж. Тэ хүмүүсийн нөгөө сэтгэл санаанд нь яг асар ихээр тийм нөлөөлж идэг. Ийм л чухал салбар л да. Тэгэхээр манай их сургуулийн багш надад хэлж ирсэн. За хүүхдүүд минь ер нь бидний энэ аялал жуулчлалын салбар чинь өөрөө ер нь хүмүүст ингээд аз жаргал өгдөг салбар шүү. Та хүн бол ийм хүмүүс. Эмч хүмүүсийн биеийг эмчилдэг болвол та нар бол энэ аялал жуулчлалаар дамжуулаад за энэ аялыг гэж байгаа хүмүүст яг сайхан байгаль мэдрүүлнэ, соёл үзүүлнэ, хоол унд өгнө, тэ орон байраар хангана. Хүмүүс ингээд өөрөөр хэлбэл сэтгэл оюун санаанд нь та нар ингээд аз жаргал өгдөг ийм салбар шүү. Тийм учраас аюу гэгээлэг эндээ та нар үнж байгаарай ингэж манай багш зэгтэг байсан. Тэгэхээр яг л энэ тэр утгаараа юу гэж хэлэх гэдэг нь бол монголчууд бид нар ингээд гадаадын улс орнууд аялахаар аюу гоё байгаа байхгүй. Тэрэн тийж хэлхийн жишээл Япончууд, Хонконгууд гэдэг чинь Америкууд тэр улс орнууд нь аюу тийм хөгжсөн, барилга байшинчсан, асар их нүргэн шуугантай илүү тийм зэлүүд тийм гоё газар руу аялмаар штэ. Тэр байгаа газараасаа тэр хүн зүхтамаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүхтах ийм орон зай, ийм газар нутгуудын цөөн газрууд магадгүй яах вэ? Монгол байна л гэж би тодорхойлоод байгаа байхгүй. Хөдөө гарлаа энэ дэлхийд бид нэр энэ газар нутгийн хэмжээгээр бид нэр дэлхийд 18-д ордог. Ердөө 3.5 саяхан хүн амтай. Хүн амынхын тал нь баг Улаанбаатартай байдаг. Хөдөө тал нь эзгүй. Гэхдээ энэ газарт гараад нөгөө жуулчд ингээд Улаанбаатараас гараад явхаар ерөөсөө тэндээс ямар нэгэн хөшөө бунхан бол ерөөсөө асуудаг. Ингэж хөдөөгээр ийм зүйлүүд ингэж явах нь бол тэднэрт айгүй гоё тийм юу байна тэ дурсамж гоё тийм сэтгэл санаанд нөлөөлж байна л гэж ингэж хэлдэг. Тэгэхээр Монгол бол өөрөө байгалийн үед өөрөө айгүй онцгой байхгүй. Сибирийн хойд нөгөө Сибирийн хойд таагаас
урагшаа нэг хятадын одоо Төв Азийн цөлийн хооронд ингэж оршдог яг дунд хэсэгт. Тийм учраас нөгөө байгалийн яг олон хэв шанч хин чанартай. Тэгэл ой тайг нөгөө тайгаас эхлүүлээд тал нутаг тэ уул хад тэгэл биш говь цөл ус ургамал цэнгэг ус нуур гэдэг бидэнд ерөөс байгалийн үед байхгүй зүйл байна. За яг хөө тэр зарим нэг Викториагийн хөрхрээ гэдэг ч юм уу дэлхийд онцгой газрууд байгаа тэрийг харчаад Монгол байгаль байхгүй гэд монголчууд өөрөө тэгдэг байхгүй. Тэгэхээр тэр гадны тэгтээ тэрийг Монгол гэдэг энэ бүрийн том зургаар нь ингэж харуул яг хөө. Манайхаараа ээлжсэний Канадын жуулчин ээлжсэн. Би нэг өдрийн дотор би 3 улсаар аялсан юм шиг боллоо. Хойшоо хар хөрнөөс гараад хар хөрнчөө тэр нөгөө ингээл тэр уул усаар яваал дахиад доошоо тал нутгаар яваал тэгэл говь цөл рүү урагшаага өмнөгөө рүү ороод тэрс нэг ганцхан өдрийн дотор ингээ оронгууд вау тий би бол маш олон орноо аялсан. Надад Монгол энэ өдөр бол тэгэл тэр өдөр нь ядж яхад нөгөө юу орсон бороо ороод дахиад өглөө цас орж өснө бороо ороод дэс хоошо тий ингээл үлрэл нь ингээл солигдоод ингээл тэгэнгүүт нөгөө жуулчин юу гэж ярьсан бөгөл вау үнэхээр Монгол бол тий яг л надад юм 3 улсаар аялсан юм шиг мэдрэмжийг нэг л өдрийн дотор өгч чадлаа гэж хэлжсэн нэг мессеж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол цаашдаа яг тэр ялангуяа хөгжсөн орнуудын жуулчд бол Монгол руу тэр сайхан байгалыг тэр бидний мянган жил хадгалж ирсэн тэр нүүдлийн соёл иргэншлийг тэр морь малыг гэдэг ч юм уу энэ зүйлийг харахаар ирэх нь бол гарцаа байхгүй. Тэ. Тэгэхээр бид нэр хаяа энэ имижээ бол мэдээж яг ажлын цөм болгоод бариад явна. Гэхдээ хажуугаар мэдээж мод нь буюу Улаанбаатарын хөгжсөн бид нэр бизнес гэдэг ч юм уу энэ боловсрол хөгжил энэ асуудлууд бас дагаад явж байгаа шүү гэдгийг бас ингээл харуулаад орчин үе зэрэгцэж байгаа шүү гэдэг л энэ мессежийг хадгалаад яг уу юугаа мессеж дэлхийд аваачих хүрэх ёстой болов гэж боддоо шүү дээ би. За баярлалаа. Бас ном руугаа орохоос өмнө зүйлийн нэг асуулт асууж. Discover World Travel компани хувьд болохоор одоо дэлхийд алдартай TripAdvisor гэдэг компани 2024 болон 2025 оны Traveler's Choice буюу одоо тий аялагчдын сонголт гэдэг тийм award-ыг ингээ авсан байгаа тий. За тэгээд ингээ харахаар чи энийг ингэж одоо жил дараалал авч байгаа ч юм уу өөр газрууд бол ховор байх. Та энэ дээр зүгээр би зүгээр таны арга барилыг илүү сонирхож байгаа шүү. За одоо илүү би ийм зарчимтай хүн учраас магадгүй миний бизнес ийм сайн яваад 20 жил доктортой яваад илүү ийм амжилттай явж байгаа байх гэвэл та юу гэж хэлэх вэ? Би бол яг хоо тэр жуулч гэдэг бол түрүүн би нөгөө манай багш хэлсэн үг хэлсэн шүү дээ. Энэ аз жаргалын бизнесээ тэмчээс хүмүүсийг ингээд сэтгэл санаа тий сэтгэл ханамжтай та нар ингээд буцаах хэрэгтэй гэдэг тий. Тэгээ энэ яг мэрэгжлийн хүний л ажил гэж би бол дотроо ойлгож байгаа тий. Яг энэ мэрэгжлийн буюу тэр бизнесийн ч юм уу тэр салбарынхаа үндсэн концепцийг илүү сайн мэдэж байна. Тэр утгаараа ашиглаад манай компани үндсэн мишн буюу нэг эрхэм зорилго нь өөрөө манай бид жуулчин бүрийг тийм ээ одоо сайхан дурсамж үлдээнэ гэдэг ийм эрхэм зорилготойгоор ажилладаг. Тэгэхээр энэ эрхэм зорилгыг жуулчин бүрт хамгийн сайхан тийм дурсамжийг үлдээнэ. Зөвхөн тэрийг нь манай жолооч нар бас яах вэ? Байнга бодож явах хэвээр. Нөгөө хоол хийж байгаа тоогооч нь бодож явах хэвээр. Гайд нь тэрийг бас бодож явах хэвээр. Менежерүүд нь харилцаж явахдаа бид бодож явах хэвээр. Өөрөөр хэлбэл энэ нэг ийм тэр бид ер нь юуны төлөө оршиж байгаа юм бэ? Компани тэр core тэр нэг ийм зорилго нь өөрөө бид жуулчдын хамгийн сайхан дурсамж үлдээхийн төлөө л ажиллаж байгаа гэдэг энэ компани тэр зүйл нь энэ бас яг хөө амжилтуудын үндэс юм болов гэж боддоо штэ. Тэгэхээр тэр зүйл дээр бид нэр аль болохоор нээлттэй хоорондоо ярилцдаг. Мэдээж алдаа оноо гарна, жижиг зүйлүүд зөндөөл гарна. Гэтэ ерөнхийдөө бид нэр энэ хүмүүст ингээд онгоцны буудлаас бууснаас нь эхлүүлээд буцах хүртэл яах вэ? Маш сайхан үйлчлэгийг үзүүлэх ёстой шүү. Тэр хүмүүс гадны хүмүүс чинь биднэрт итгээд ирж байгаа бараг цэцэрлэгийн хүүхд ажиллах хүмүүс байгаа байхгүй? Тийм шүү дээ. Өөр хэл ус мэдэхгүй, хоол ундаж мэдэхгүй, юу ч мэдэхгүй гайхаад ирж байгаа байхгүй? Тэгээ тэр хүмүүсийг ингээд яах вэ? Үүштэй буцаагаад тэгээ сүулдэ бараг сайхан найз нөхөд шиг болоод ингээд зарим дахиж ирнэ гэл ингээд буцдаг. Тэгэхээр энэ яг ажлын арга барил нь өөрөө яг тэр саяны тийм амжилт гэдэг ч юм уу тийм зүйлүүдийн юу юм болов гэж бодож штэ. Та одоо багийн нэг гишүүн нэг бүртээ ойлгуулдаг гэсэн үг шүү дээ. Юуны төлөө бид нэр явж байгаа гэдэг. Тэрийг бүх хүн тэгээд тэрийг жишээлх юм бол шинэ хүмүүс гэдэг ч юм уу
багийн гишүүд одоо нэгдсэн гэсэн тэрэнд явах бид нар аюул сан ойлгох хэрэгтэй. Жишээлбэл нэг аялалд за Америкчүүдийг аваад нэг шинэ бид нар жолооч авлаа гэж бодъё зү. Тэгээ шинэ жолооч авлаа. За тэрэнд мэдээллийн нөгөө тодорхой хэмжээгээр сургалтуудын орно. Тэгэх юм бол хажууд нь үндсэн тэр философи мэддэг яг үндсэн тэр гайд нь тэрийг дагуулж явах хэрэгтэй. Тэр нь явж явах хугацаанд аялж явах хугацаанд ийм байдаг ч үү тийм байж байдаг шүү. Сургаад бид энэ жуулчдыг ингэ сэтгэл хангалуун буцаахан манай компани үндсэн зорилго шүү гэдэг энэ зүйлээ хэлээд ойлгуулад тэгээ тэр нь уусаад тэгээ дараа нь яах вэ? Дараагийн өөр хүн орсон ч тэгээ тэр нь ингээд тэр зорилгынхаа төлөө жуулчдыг ажилдаг. Гэтэ одоо ийм зориод байгаа зүйлээ бусдад ойлгуулах чинь бас жоохон өөр төрлийн ур чадвар гэж бодод байдаг шүү дээ. Та яаж одоо ойлгуултын гэх юм уу? Подкастын ивент итгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон нагшин байгалийн эрдэс тус Via Millenia. Би бол яг хоо зүгээр элен далангуул ярьдэн шүү дээ. За ер нь ийм байх шүү. Тэ ийм манай бизнес ийм ээ. Тэ жуулчд бол ингэж ирж байгаа. Тэ нэг тийм онл гэхээсээ илүү тийм хүнд яг нэг яаж хэлэх үү гэдэг талаас яаж ойлгуулах уу гэж тэ. Тэгээ нэг тушаасан барьсан тэ манай энэ хууль муулийн зарим нэг юмнууд багс магадгүй давхцтай юм шиг байгаа. Тэ асуултаар гэдэг ч юм уу. Өөр юу хэлэх чинь сонирн биш. Чиний яаж хэлэх чинь л магадгүй тэ илүү их нөлөө үзүүлж болох юм гэдэг. Тэгэхээр би тэн дээр илүү тийм нөгөө ирж байгаа тэр хүмүүстэйгээ ч юм хүмүүстэйгээ тийм нээлттэй. Тэг одоо тийм юу гэх юм те одоо илэн талангууд хэлжлээ хэлцгийг хичээдэг. Тийм. Ямар нэг нууж хаагаад юм байхгүй. Яг л нэг найзтайгаа ярьж байгаа юм шиг. За ийм штэ одоо ингэ шүү тийм байна юм байна. Энэ яаж ийн? Тэ? Тэгэл нэг тийм юм official нэг юм биш. Тэг ингээд ирэнгүүт тэр хүн гайс нь цаашаага манай жуулчдад нөгөө хүн чинь яг тэрийг аваачна. Нөгөө жуулчдаа бас тийм гоё найрсаг үйлчлэг үзүүлэх хэрэгтэй гэдэг тийм л юм болов. Тэгээ мэдээж яг хөө сургалт хөгжил гэдэг ч юм уу зүйлүүд бол явна л та ер нь бол. За яалтчгүй одоо таны бас асуултанд хууль гэлээ яриад эхэлж байгаа ч соёлоо хуулиа ярьж үгүй те. За Барсал захирлын хувьд болохоор гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл номын хууль 6 асуу бүх хэл асуулт зан үлийн нөлөө гэдэг юм хуулийг орчуулсан тий. За энэ хууль бол маш сонирхолтой хууль байгаа. Би зүгээр товчхон эхлэлийг нь яриад өгөөд тэг үргэлжлүүлээ танаар ярилъя гэж бодож байна. Энэ дээр 1980 онд болсон Рональд Рейган, Жимми Картер гэд хоёр хүний ерөнхийлөгчийн сонгуульд Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхтөө хийсэн мэтгэлцээний тухай кейсээр эхэлж байгаа тий. За тэнгууд ер нь бол мэтгэлцээний өмнө энэ 80.6 сая үзэгчтэй энэ мэтгэлцээний өмнө яасан бэ гэхээр Жимми Картер бол 8 нэгжийн зөрүүтэйгээр ялал байгуулах таамагтай байсан бол энэ мэтгэлцээний дараа Рейган 10 нэгжийн зөрүүтэйгээр ялалт байгуулад ерөнхийлөгч болдог тий. За нууцн гэвэл энэ мэтгэлцээн дээр нэг домогт асуулт асуусан байгаа. За тэр асуулт бол та 4 жилийн өмнөхөөсөө илүү сайхан амьдарч байна уу гэдэг асуулт гэж байгаа тий. За энэ асуултыг энэ цагаас хойш баг бүх ерөнхийлөгчийн мэтгэлцээн дээр асуугдж байгаа гэж байгаа. Эндээс үүдээд ер нь энэ бусдаар ямар нэгэн зүйл хийлгүүлэхдээ зөв асуулт асуух ёстой юм биш үү гэдэг юм бүлгийн эхлэл байгаа тий. За та орчуулсан бүлгээ гоё бид нарт ярьж өгөөч. Яг юуны тухай бүлэг байсан бэ? Тэгэхээр яг нэр нь захирал гэдэг ч юм уу менежер хүний үндсэн өөр бол бас бусдад хамтарч ажиллах шүү дээ. Тэ ажлаа даалгах, ажлаа хийлгүүлэх, тэ тодорхой өөрөөр даалгавруудыг хийлгүүлэх. Тэгэхээр энд бол нөгөө өмнө хэлсэнчлэн яг тэр хийх гэдэг зүйлээ яаж ойлгох юм бэ л гэдэг л хамгийн чухал асуудал байна. Тэгэхээр энэ яг хуулийн тэр зүйл дээр Рейган бол сонгуулийн яг тэр өмнөх хэдхэн хоногийн өмнө бол ялагдаж явсан. Тэгээд тэр яг сонгуулийн ганцхан удаа болсон тэр 80 сая хүн үтсэн тэр сонгуулийн тэр мэтгэлцээнд тэрийг асуудаг шүү дээ. Тэгэхээр та бүхний амьдрал 4 жилийн өмнөхөөс сайжирсан уу? За дэлгүүр орохоор илүү бараа бүтээгдэхүүн чинь илүү тийм хямд сайхан байна уу? Эсвэл Америк яг тэр өмнөх чигээ илүү тийм хүчтэй энэ олон улсад нэр хүндтэй байгаа мó гэдэг яг тэр тухайн үед байсан тэр өмнөх ерөнхийлөгчийн сул талуудыг илүү тэгж фактаар дуртахаасаа илүү шууд асуух маягаар тэр хүний шүүмж рүү биш бодит объект руу н орж асуусан байгаа байхгүй.
Тэгэхээр жишээлбэл за Картер бол ийм алдаатай зүйл хийсэн тэгсэн гэдэг ингээд тийм зүйлийг нь ярьж болох байсан. Гэхдээ энэ тактикаа өөрчлөөд хэрвээ та энэ асуултуудад тийм ээ гэж хариулж байвал өөрөө сайхан амьдарч байна. Бүх юм гоё байна. Америк нэр хүндтэй байна. Ингэж хариулж байвал та хэнийг сонгох нь ойлгомжтой. Тэргээс тэр хүнийг сонгороо гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээж тийм биш л байгаа байхгүй. Тэгэхээр эсрэгээр тэр хүн чинь тэгвэл намайг сонгороо гэдэг мессежийг яах вэ? Айгуу тийм гоёор л хэлсэн байгаа юм л да. Тэгэд энэ асуулт зан үйлийн нөлөө гэдэг нь болохоор илүү хүн ер нь тийм тодорхой хэмжээгээр Масловын онолоор бол хамгийн том хэрэгцээ чи өөрөө хүндлүүлэх шүү дээ. Хүн тэр баргийн тэг хүмүүс заалгаад байх гэдэг ч юм уу эсвэл тэг шүүмжлүүлээд байх ерөөс дурггүй. Хин ч гэсэн хүүхэд ч гэсэн ялгаа байхгүй. Тэгэхээр тэр ялгүй хийх гээд байгаа зүйлээ нөгөө хүнээр үйлдвэрлэхтэй тийм найрсгаар асуултаар хэлээд ойлгуулад байна л гэж байгаа юм л да. Тэгэл тэр зүйлийг Рейган бол асуусан байгаа. За дараа нь тэр нөгөө Америкийн 4 их сургууль бас судалгаа хийгээд энэ судалгаан дээр юу гэж гаргасан бэ гэвэл зүгээр альва зүйлийг хэлэхдээ тэр мэдэгдэх маягаар эсвэл баримт нотлохоо гэдэг ч юм уу ингэж дурдхаасаа илүү ингэж асуучууд илүү хүмүүстийг тийм тэр үйлдэл хийх яах вэ магадлалыг нь сэтлийг нь илүү нэмэгдүүлж байна л гэж байгаа юм тий. Тэгээ би бол энэ хуудийг ингэж уншсны орчуулсны дараа бас хүүхдүүд дээр яхаа хэрэгжүүлж үзэж байгаа байхгүй. Айгу ажиллаж байгаа байхгүй. За миний хүү яхаа ээжийнхүү үгэнд чи нь орох уу яах уу? Тэ. Тэр гэхээс дээр шүү дээ. Яа хүүхдүүд ээжийнхээ үгэнд яг орохгүй юм ба гэхээр элевтийн хүүхд чинь аяарсаа чихнийг нь хажуугаар өнгөрөх байхгүй. Тэгэхээр миний хүү ийм байна, тийм байна. Чи тэгэхээр ингээд тэ аавдаа ингэж туслах уу гэхээр тэг хийж байгаа. 7 настай хүүхд штэ. Тэгэхээр нөгөө байдлаар хэлэхээр яах вэ? Хүлээж авах баг байж их жишээтэй. Бид нар одоо Нойл мойлд ордог штэ. Нойлд орохоор жишээлбэл та усаа татна уу гэдэг ингээд бичсэн байдаг. Тэ зарим яг нийт нь бол. Гэтэл тэрний оронд жишээлбэл яхаа бид нэр та усаа татах уу гэж асуувал ус татах магадлалыг 50% нэмэгдүүлнэ гэж байна. Үлдэх магадлалын тий. Найрсгэр хэлж штэ. Тэр хүнийг яагаад гэвэл тэр нойлд орсон хүнийг хүндэлж байгаа байхгүй. Мэдээж ус татах ёстой соёлтой хүмүүс. Гэтэ зарим хүмүүст бол тэрийг нь илүү тийм та усаа татаа гэхийн оронд та усаа татах уу гэвэл үгүй нэрээ татчих гээд усаа татах жишээтэй. Тэгэхээр энэ 6 дугаар хууль бол ер нь тэр альва зүйлийг хэн нэгнэр болно. Эсвэл өөрөө бас ингээ хийхдээ тэгээ өөрөөсөө асуул гэдэг байгаа байхгүй шүү дээ. Би фитнест явнаа л гэдэг бид нэр те. Ингээ шинэ жил болоод 26 он гарлаа гингүүтээс та баахан л би энэ 26 онд ийм зүйл амжуулна гэж өөртөө баахан амлалт өгдөг. Тэгэл амлалт их төгсгөл бол бараг л байхгүй байдаг те. Ихэнх нь байхгүй. Тэгэхээр тэрийг өөрөөсөө асуу гэдэг байгаа байхгүй. Би фитнес 7 хоногт 3 удаа явах уу гэвэл яах вэ? Хүн илүү яах вэ? Нөлөөлнө гэж байгаа те. Гэтэ асуулт нь яг дотор бас ном дээр хэлсэн байлаа. Стивен Бартэд асуулт бол ингээд дотор 2 янз байгаа. Нэг нь яг ингэж уриалсан асуултууд бол илүү хүнд нөлөөлнө. Харин уриалсан биш нөгөө талаараа чадамж асуусан асуулт бол харин сөргөөрөө нөлөөлнө гэж байгаа. Жишээлбэл чи ном унш чадах уу? Гэвэл яг нөгөө хүнийг ингээд бас асуулт мөртлөө хүнийг ингээд чадамжийг асуучвал яг бүр сөргөөр нөлөөлнө гэдэг байгаа. Тэгэхээр тэр асуулт нь бол илүү тийм хүнийг уриалсан. Тийм өөрөөр хэлбэл та энэ номоо унших уу гэвэл яг хүнд арай их нөлөөлнө. Тэгэхээр юм чадамж асуусан хүний чадвар асуусан тиймэрхүү мэдлэг асуусан тиймэрхүү асуултууд харин сөргөөрөө яг нөлөөлдөг л гитсэн байлаа. Тэгээ манай яг энтэй холбогдуулаад би нэг жижиг түүх хэрэгэд би 2007 онд англи явж би англи хэлээ ингэ сайжруулахаар хэдэн сар явсан. Тэгээ нэг англи эмээгэнд би нэг хэсэг амьдардаг байсан. Тэгээ би нөгөө англи эмээгэнд дээшээ 2 давхрт амьдардаг. Өглөө 8 цагаас өглөөний цай уух хэвээр. Тэгээд дөнгөж ирээл тэгээ Монгол цангаар яг 5-3 минут хоцорж байгаа шүү дээ. Өглөө 8 цаг цай уух хэвээр. Тэгэнгүүт нь нөгөөт чинь эмээ эхний нэг 2 өдөр ганц нэг хоцорсон чинь миний хаалга догшно гэсэн чинь өглөөний цагаа уух уу тэ өндөгчин хөрөх гээд байна. Учир шалтгааныг аягүй тайлбар хэлж. Тэгээд намайг доош буугаад ярингүүт нь ингээд би яг чамайг 8 цагт яг дээрээс бууж ирэхэд би халуун омлет яг ингээ гаргаж идэг. 3 минутын дараа энэ халуун омлет чинь ингээд хөрчин шүдээ гээд тэгж хэлсэн соошоо би яах вэ? 90-с яг 8:00 гэхэд цагаа харж байгаа л яах вэ? Яг буудаг болж байгаа жишээтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ер нь бол альва зүйлийг хүмүүст хэлж ойлгуулахдаа илүү тийм яаж зөв хэлэх вэ гэдэг
тэр зүйл дээр энэ 6 дугаар хуулийн асуулт аягүй тийм үр нөлөөтэй юм шиг надад бол санагдсан юм бол. Энэ дээр бас гардыг штэ. Хэрвээ яг ингээд асуулт асуучаар яалтчгүй нөгөө хүлээн авч байгаа хүн юм оролцоотой мэдрэмж аваад эхэлдэг гээд тэр утгаараа нэг юм үйлдэл хийгээд байгаа юм шиг байна те илүү. Одоо энэ дээр та 4 жилийн өмнөхөөсөө илүү сайхан амьдарч гин үү гэд асуучаар нөгөө ингээд үзчихсэн Америкчууд ингээд хамт бодоод дүгнээд оролцоогоо өгөөд те тэгсний үндсэн дээр ер нь бол ингээд үйлдэл хийгээд ингээд рэг нь алчиж байгаа те. Тэ. Бас зүгээр бусдаар юм хийлгүүлэхдээ ч юм уу тийм үгүй гэсэн хариулт авахар л асуулт асуучгаа гэдэг тухайс гардаг шүү дээ тий. Подкастын дэмжигч Elsie Waikiki. Тий. Илүү тийм тайлбар гэхээс өөрөө хэлвэл за миний хөө өнөөдөр 6 цагт босох уу гэдэг ингээд тийм үү ерөөсөө тий хоёр талын асуулт байгаа ш. Хоёуланд хариулт л байгаа. Тэгэхээр иймэрхүү хэмжээний байдлаар гэдэг ч юм уу тэр асуултууд нь илүү тийм байх юм бол бүр илүү их яах вэ? Нөлөөтэй гитсэн л үйлдэл хийх боломжлол гитсэн байлаа тий. Хойноо бол босоорой гэсэн санаал байгаа шүү дээ тий. Тэгээ босох уу гэд асуучингууд ингээд өөрийнх нь оролцоог нь аваад үйлдэл юм хийлгүүлэх гэдэг байгаа тодорхой хэмжээ. Тэгээ босоорой гэвэл нэг хэлээл өрөх чинь гэсэн үг. За босохгүй шааж болж магадгүй. Тий. Тэгвэл босох уу гэвэл яах вэ? Илүү нэг хүнээр нэг ингээд хийлгүүлэх гээд ятгах нэг талаас яах вэ? Ятгах гэж гэсэн санаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хуулийг би л үзэгчтэй заавал уншаарай гэж хүсэж байгаа. Тэгээ энийг би бол дугаар болгон дээр хэлж байгаа гүйцэтгэх захирлын өдрийн нэмрэл гэдэг ном бол гүйцэтгэх захирлын унших ёстой ном биш ээ. Бүх хүний унших ёстой ном аа. Тэгээ энэ чинь хувь хүний хөгжлийн ном учраас тэгэхээр бид хоёр бүлэгт гарч байгаа бүх санааг ингээ нэг бүшлээ ярьж чадахгүй учраас сонсож байгаа хүмүүс маань гүйцэтгэх захирлын өдрийн нэмрэлэл бизнес амьдралын 33 хууль номыг бүх номын дэлгүүрүүдээс авч унших боломжтой мөн аудио хувилбараараа M-Book-т байршсан байгаа. Би бол M-Book-ээс гэл хавтал сонсоод байдаг. Тэгээ энэ хуулийг бол би бүр хамгийн их тавтаж сонссон нөгөө гинт толгойроо ингээд нэг юм оройд тусаад тэгээд тийм байж дээ гэдэг утгаараа энэ 6 дугаар хуулийг аяг холлоо тавтаж сонссон байхгүй юу. Одоо та яг таны магадгүй аялал жуулчлалын гадагшаа чиглэсэн сезон эхэлж байгаа шүү дээ тий. Тэгвэл та энийг магадгүй туршиж болно шүү дээ. Гадагшаа аялах уу гэж одоо нөгөө хүмүүсээс илүүтэйгээр асуух ч юм уу тий. Тийм мэдрэмж авмаар байна уу гэдэг ч юм уу. Иймэрхүү туршилтуудыг явуулах уу? Бид нэр энэ M-Book, M-Music гэдэг компаниудтай хамтраад бид нэр бас энэ өвлийн аялал жуулчлалын салбарт бас юм арай өөрөөр аялах хүмүүсийн тэр нэг аялах тийм мэдрэмжийг нь илүү тэгж хөглж өгөх тийм сонирхолтой тийм кампэйнийг бид нар хамтарч хийж байгаа. Тэр нь юу гэвэл манай компаниар ажилласан жуулчид за онгоцонд явахдаа зочдууд байхтаа гэдэг ч юм уу. За далайн ирэг дээр байхтаа M-Book-ийн, M-Music-ийн бас M-Karaoke нэг сарын яг хэрэглээг үнгүй хэрэглэх ийм сонирхолтой тийм бас тийм хөтөлбөрүүдийг бид нар хамтарч хэрэгжүүлэхээр болж байгаа. Тэгэхээр энийг бид нар юу гэж нэрлэж байгаа гэвэл оюунлаг бас зугаатай аялцгаая гэж ярьж байгаа байхгүй. Тэгвэл бид нар энийг бас саяны дээр 6 дугаар хуулийн хүрээнд магадгүй бид нар оюунлаг бас зугаатай аялцгаая. Аялах уу? Оюунлаг бас зугаатай аялах уу гэж ингэж өөрчилж өгвөл яг манай хэрэглэгчдэд манай жуулчдад илүү жоохон дотн бас яг сонсогдох юм болов гэсэн энэ дүр зураг бууж ийн л да. Тэгээд энэ бол өөрөө бас л ер нь манай энэ компани эрхэм зорилгын хүрээнд хийж байгаа ажил жуулчин бүртээ хамгийн сайхан дурсамж үлдээн. Тэр дурсамжийг нь илүү хөглж өгөх тэр хөгжмийг нь бид нар бас сарын хугацаанд өгье. Тэр оюунлаг байх юм одоо мэдлэгээд хэлэх тэр нэг сарын хугацаанд ном унших тэр эрхийг нь бэлгэлээ. За манай аялж явахдаа автобуснтаа гэдэг ч юм уу бас зарим тохиолдолд бид нар бас хөгжилтөж дуулна. Энэ боломжийг нь олгоё гэдэг үүднээс бид нар энэ маш сонирхолтой энэ тийм кампэйнийг бид нар M-Book, M-Music компанитай хамтраад хийж байгаа. Тэгэхээр ийм гоё боломжуудыг манай бас компаниар аялж байгаа жуулчид авах нэ гэдэг бид нар бас их баяртай байгаа. Хүүе, нэг өөрөөр аялаад үзэх үү? Би таялагч бүртээ M-Book, M-Music, M-Karaoke үйлчилгээний 1 сарын эрхийг бэлгэлнэ. Оюунлаг бас зугаатай аялах уу? Энэ өвлийн амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Discover World Travel-ийн
Таиландын Пхукет, Бангкок, Вьетнамын Фукок, Хятадын Хайнан болон Бээжин, Туркийн эртний хотуудын онц сонирхолтой аяллуудаас захиалаарай. Оюунлаг бас зугаатай аялах. Discover World Travel. Яг хоёулангийнхан ярьсан дээр ч юм уу надад болохоор оюунлаг бас зугаатай аялцгаая гэснээс оюунлаг бас зугаатай аялах уу гэвэл Гой тэгэл сонсохоор тагийн тий аялыг гэмээр ч юм шиг тий яг нөгөө мэдгүй одоо энэ хуулиа уншсан болохоор ч тэр юм уу айгуу тийм илүү нөлөөтэй юм шиг санагдчих л та. Тэгээд айгуу гой санагдаж байна. Яагаад тэгэхээр манай подкастын ерөнхий продюсер M-Book байгаа тий. Би болохоор нөгөө онгоцонд удаа явахаараа айгуу юм сонсдог. Ном сонсож энтер явдаг байхгүй. Тэгээ M-Book-ийн номнуудаа сонсоо яваад идэг. Тэгээд зөвхөн M-Book биш юм байна. M-Music, M-Karaoke гэдэг хамтарлууд байгаа учраас аялалд айгуу хэрэгтэй л санагдаж байна. Тэгээд тэр хамтралтны амжилт хүсье. Баярлалаа. Сайхан арга хэмжээ хамтын ажиллагаа болно гэж ингэж найдаж байна. Тэгээд энэ M-Book, M-Music гэдгийг би бол хувьдаа юу гэж бодож байгаа бол бас л энэ хүмүүс тийм лайфстайл өгж байгаа юм гоё компани. Тэгээд нөгөө аппликейшнууд энэ явж байгаа үйлчлэг нь. Тэгэхээр ерөнхийдөө аялж байгаа хүмүүс бол өөрөө дандаа ер нь тийм ном уншдаг, хөгжим сонсдог, аялангаа ийм л хүмүүс байдаг. Тэгэхээр манай хоёр компани бие биедээ өгж байгаа энэ үнц нь бол айгүй тийм үр дүнтэй байна гэж ингэж бодож байгаа. Тэ. Бид нар бас яг ажил дээр ч гэсэн гэр бүлийн хүрээнд гэсэн энгийн найз нөхдөд харилцаанд ч юм уу тэ. Тэгээ маш олон зүйл дээр энэ хуулийг бол ашиглаж болохоор бол ер нь санагдаж байгаа. Тэгээ ер нь ном унших бол нэг өөр. Тэгэхээр номноос нэг юм барьж аваад тэрийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энд бол олон зүйлүүд байгаа. Тэгэхээр ер нь аль болохоор тэр нэг мэдэгдэх тэр байдлаар ярьдаг зүйлээ тодорхой хэмжээгээр л яг асуулт болгоод зөвхөн харилцаанаас гадна тэр маркетингийн, борлуулалтын, бизнесийн, хүний нөөцийн ажиллагаануудаар л яг тодорхой хэмжээр хэрэгжүүлээд эхлүүл яг компани соёл, үр дүн гэдэг ч юм борлуулалт гэдэг ч юм уу ингээл нөлөөлөх боломжтой л гэсэн санаал байна да. Тэгээд манайх одоо бас Discover World Travel бол өөрөө монголчуудыг цаахан бас аль жаргал мэдрүүлэх тийм бизнес хийдэг. Тэгээд өвөл монголчууд ер нь гэдэг ковидын дараа бол бас ковидоос шалтгаалсан уу? Эсвэл гэрийн хорионд ороод нэг хэсэг байсан уу? Эсвэл ер нь бол энэ аялах гэдэг бол хүнд ингээ гоё тийм мэдрэмж өгд юм байна гэдэг ийм зүйлүүдийг хүмүүс илүү их тийм ухамсарлсан болов уу гэж боддоо шүү дээ. Тэгээ хэрэглэгчдийн буюу жуулчдын, монгол жуулчдын хандлага тэр ингээд тэр сэтгэлгээ бол их маш их өөрчлөгдөж байна. Бүлгээрээ найз нөхдөр хамт олноороо маш их аялдаг болсон байна. Тэгэхээр 7 хоног ч юм уу 10 хоног ингээд аялаад ирэхэд тухайн хүмүүст бол тий илүү тэр тийм аз жаргал гэдэг ч юм уу тий илүү тэр стрессийн түвшинд буурдаг тий тэр аяллаа хамгийн чухал зүйл нь өөрөө тэр багш болдог. Аялал өөрөө багш болдог. Маш олон зүйлийг сурж мэдж авдаг. Жишээлх юм бол манай хүү бидний гэр бүлэрээ ерөнхийдөө нэг үйл бас ингээд аялдаг юм. Байнга аялдаг. Багаас нь аялсан. Тэгээ манай хүү тэгэл баг 10 настайдаа аялж үчлийн баг л гол аппликейшнуудыг бол ерөөсө баруун сулгаагүй өөрөө ашиглаж чаддаг болсон. Тэгэл Google гэдэг ч юм уу тэгэл тэр Agoda гэдэг ч юм уу тэр янз бүрийн хайлтын Booking үзэх юм тэр Google Maps app тэгэл буудлуудын сонголтын триггерээс сүүл 11 настайдаа баг надаас илүү байх уу? Надад санд болгодог. За ингээд харьцуулсан судалгаа хийгээд нэг аппликейшнүүд дээр ажиллаад ингэж явах юм байна. Энэ ингэж явбал энгийн байш юм. Автобус машин ингээд такси ингүүл ингээд гэдэг ч юм уу. Хэдэн минут дараа ирэхээр байна гэд хүүхэд тэндээс асар их юм яах вэ? Өөртөө их юм ингээд мэдэж яг авч явах чийтэй. Тэгэхээр энэ аялал бол өөрөө зөвхөн нэг юм очоод нэг шинэ газар үзэх харах гэсээ илүү асар их олон зүйлийг хүмүүст гэр бүлд гэдэг ч юм хамт олонд хүмүүст мэдрэмж өгдөг. Тийм л сайхан салбар л да. Тэгээ бид нэр бас манай компани одоо энэ өвлийн аялал жуулчлалын сезон эхэлж байна. Тэ. Жилдээ ерөнхийдөө Монгол улсаас нэг 12 сараас 2 сарын хооронд манай гадагшаа гаяхын хүүтэн байдаг учраас энэ хүүхдийн амралт таардаг учраас монголчуудын бас тодорхой хэмжээгээр бол аялдаг болсон байж байна. Заавал өмнө нь бол аялдаг гэхээр нэг мөнгөтэй хүмүүс аялдаг гэдэг ийм ойлголттой байсан бол одоо бол янз бүрийн төлбөрийн боломжууд цалингаасаа тодорхой хэмжээний залуучууд ингээд бүр хураагаа тэгээд жилдээ нэг ийм зөв аялдаг юм соёлтой болсон байна залуучууд. Гэх мэтлэнгээр ингээд хүмүүс ярьж байгаа. Тэгээд түрүү жил үлээд манай компаниар нэг Бээжингийн
тэр универсалийн аяллыг хүүхдийн аялал бид нэр зохион байгуулаад тэр хүүхдийн аяллыг зохион байгуулсан болсон чинь тэр нэг жуулчныхын хүүхдийн паспортын асуудал гараад тэгээд баг явж чадахгүй болоод тэгээд бид нар арай гэж тэрийг нь аргалаад яхаа тэр хүүхдийг ээжтэй намд хүүхдийг тэр аялалд явуулсан л да. Тэгээд дараа нь тэр ээж бол ингээд биднэрт ингээд аягүй тийм талархлын загтлэр байсан. Би хүүхдээ ингээд тэр хүүхдний нэлээд 7 8 төлөөстэй энэ настай хүүхдээсэн. Би хүүхдээ ингээд төрсөн өдрөөр нь энэ аяллыг бэлгэлсэн юм аа. Би хүүхдээ онгоцон цуулгаж үзье гэж би өөрт нь ингэж амласан юм аа. Би хүүхдээ тэр гоё тимтэй универсал тэр студид аваач ингэж гоё ийм Harry Potter-ыг харуулъя гэж би хүүхдээ хэлсэн юм аа. Миний энэ хүслийг хүүхдийн төрсөн өдрийг ийм онцгой болгож биднэрт бүх юмараар ингээд бүр бичих баримт дээр нь хүртэл ингээд тусалж өгсөнд та бүхэн маш баярлалаа гэж байгаа. Тэгэхээр энэ аялал жуулчлал салбар зарлыг бид нар чинь яг л тэр хүмүүсийн ингэж аз жаргал тэрнээс нь ийм филинг ингэж ийм мэдрэмжл авдаг. Тэгээ тэрнээс урам зориг авч ингэж аялал жуулчлал ингэж хийдэг л ийм л салбар тий. Тэгээ манай компани яг энэ жил тэгээ Вьетнам руу аялуулж байна, Тайланд руу аялуулж байна тий. Бас зарим жуулчд бол уртаар аялж байна, сараар аялдаг, ийм амардаг ийм амрагчд маш ихээр болсон байна тий. Тэгээ нэг үеэ бодвол монгол жуулчд бас тодорхой хэмжээгээр эрт захиалдаг болсон байна. Одоо сарын өмнө 2 сарын өмнө аяллаа захиалъя гэд одооноос аяллуудаа захиалаад эхэлж яддаг ч юм уу тий. Тэгэхээр бид нарт тиймэрхүү хэм маяг бол ингээд лайфстайл бол бас тодорхой хэмжээгээр бол өөрчлөгдөж ингэж харж байгаа тий. Тэгэхээр манай компанид бас олон төрлийн сайхан аялал байгаа шүү гэдээ бас реклам хийч. Гэтэ яг ер нь аль би та хоёр яг нөгөө бичлэг хэлэх байхад ярьжсэн тий. Би нэг аюу олон улсаар ажиллаар явцсан, мөртлөө ганцхан удаа аялахдаа ямар ч төлөвлөгөөгүй явцсан. Зүгээр нөгөө онгоцны тикет захиалал, буудал захиалал явцсан. Тэгтээ очоод юу гэж бодсон бэ гэхээр ер нь бол жоохон ингээ харамсаж байгаа байхгүй. За ер нь зүгээр юм хөтөлбөртэй аялал авчдаг ч байжтэй ч юм уу тий. Ер нь бол нөгөө цаг гаргаж төлөвлөөгүй бол хөтөлбөртэй аялал аваа явчмаар юм лээ нэгдүгээрт. Сайн компаниар тий. Би танай компаниархаас аялж үзье гэж бодож байгаа энэ өвөл. Хоёрдугаарт гэх юм бол яг хөө би үзэж байгаа залуустай хэлэхэд ер нь бол би саяхан л аялж үзсэн байхгүй юу. Саяхан гэдэг нь өнгөрсөн жил гэсэн үг. Тэгэхээр тэр болтол ер нь яг ирчээрээ ингээл нөгөө өөртөө шалтгаан хэлээл ажиллаа хийгээл яваадсан. Одоо юу гэдэг мөнгө нь болохгүй байх, зав нь болохгүй байх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар ингээ яваад байсан чинь тэр нэг 5 хоногийн аялал яаж хүний амьдрал одоо таны хэлдгэр те тэр сэтгэл зүйд яаж тийм гоё аз жаргал өгдөг байсан бэ гэдгийг өнгөрсөн жилэл жишээ мэдж байгаа байхгүй те. Тэгэхээр тэнд бол би өнгөрсөн жил яасан гэхээр бүх зүгээр хэлжсэн шалтгаан ингээд болол зүгээр шийдэл 4%-аагаа төлөөл тэгэл явцсан байхгүй юу. Тэгэхээр ерөн зүгээр юу гэж хэлэхэд авал зориглоод явах хэрэгтэй мэлээ л гэж. Подкастын хамтран ажиллагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Яг үнэ. Тэгээд аялал жуулчлал яг очоод асар их мэдээжээр сурна, үзэн харна тий. Тэгээд тэр дундаас тэр хамгийн гол бас гэр бүлэрээ найз нөхдөөрөө ч юм уу тий. Тэр улам тэр хүмүүсийн хоорондоо нягтрал илүү сайхан тий. Харилцаа холбоо гэдэг ч юм уу. Бас хүмүүсийг аягүй гоё болгож өгдөг. Аялж явах явцдаа зүйлүүдийг үзэж харна, туулна, бие биедээ туслана, гэрээс холбоогаа хүмүүс. Хамт олон бол бас хоорондоо илүү найз нөхдөд болно ажиллаа тий. Ирээд бас ажлынхын үр дүнгууд илүү сайжрын гэдэг ч юм уу. Тийм илүү сайхан зүйлүүд бол эерэг зүйлүүд бол маш их олон байгаа юм болоод. Тэгээ яг аялал жуулчлалын компаниар аялах уу, бас өөртөө аялах уу гэдэг мэдээж сонголтын асуудал давуу сул талууд айдэлэнд нь байгаа. Ер нь бол миний юугаар зөвлөх зүйл гэвэл тодорхой хэмжээнд богино хугацаанд явъя гэж байвал аль болохоор тийм аялын компани сайн компанид ингээд хамрагдаад явуучвал нэгдүгürt нь цаг хугацааны үед бол бас хэмж чадна. Тэгэхээр очичоод аяллаар явж очичоод тухайн очисон газраа нэг унаа тээврээ зохицуулах, байраа зохицуулах, үзэж харах зүйлээ юу илээ тэр хугацаанд маш их цаг хугацаа алддаг. Компани аялалд явлаагүй бол магадгүй өдөртөө 3-4 газраа үзэхвэл 1-2 газраа явж итэл яг хугацаанд дуусчихна. Тэ. Тэгээд компани энэ хөтөлбөртэй аяллаа өөрөө хамгийн бас нэг том онцлог нь юу гэвэл зардлын үед бол тодорхой хэмжээгээр бага тусдаг. Яг тэгвэл аялын компаниуд тэр бүтээгдэхүүнүүд аялын буудлуудыг гэдэг ч юм уу тэр автобусыг гэдэг ч юм уу бөөндөж худалдаж аваа хөнгөлтөө өнөр худалдаж аваа буцаагаа тодорхой хэмжээгээр
ингэ зардаг учраас зардлын үед бол тэгж өндөр мөндөр тусахгүй шүү. Ер нь бол тэрийг бас ингээд ойлгох хэрэгтэй. 3 дахь хамгийн гол өөх үнцэн нь юу вэ гэвэл ер нь тэр аяллыг тэгвэл өөрөө тэр чигтээ story telling явуудیں۔ Тэ мэдээлэл тэр сүм ямар учиртай түүх нь юу юм те тэр түүх тэр хүмүүст мэдээлэл өгнө гэдэг бол яг тэр аяллаа гол үнц нь. Зүгээр үзэх юм бол нэг юм сүм байгаа. Тэ за ганцаараа явж байвал нэг за нэг иймэрхүү сүм байна гэх ийм нэртэй юм байна. Тэрийг ингээд тэнд болсон онцгой үйл явдлыг нь тэ тэр ингээд холбоод хилээд өгөх юм бол тэр сүмийнх нь үнц нь яах вэ? 3-4 дэх нэмэгддэг байхгүй өгөөж тэр хүнд өгөх ингээд мэдрэмж нь. Тэ тэгэхээр илүү тийм яах вэ? Ингээд аялаад ирвэл тэр зүйлүүдээс олон зүйлүүдийг мэдж чадна л гэж. Монголд хөдөө аялж явж байхад нэг жижигхэн ийм толгоо байхгүй тэр жижигхэн чулуу тэ тэр чулууг аягаас маш сонирхолтой байдлаар тайлбарлах юм бол тэр асар их яах вэ? Соёлын үнд зүйл болж байгаа байхгүй. Тийм. Энэ ямар ч тань тэр Чингис хааны тэ тогоогоо энэ дээр Чингис хаан тогоогоо энэ дээр яах вэ тавьж цайгаа жанжсан юм аа. Нэрээ юу яриад байгаа юм бэ? Гэхдээ 800 жилийн өмнө юм штэ. Тэгэл тойрол зургийг авчихсан шүү дээ. Нөгөө чулууныхаа. Тэгмүү зүгээр чулуу. Тэг хэлэхгүй тэр зүгээр чулуу. Тэрийг хүүхдээ олбох юм бол тэр асар их үнцэнтэй хүнд ийм entertainment болж байгаа байхгүй. Тэгэхээр аялал жуулчлал өөрөө тэгэхээр тэр нөгөө сэтгэл санаа бие санаа гэдэг ч юм уу тий. Олон зүйлүүдийг холбодог сайхан гоё салбар ярина бол тий. Би саяны яг тэр сториг үг нь бүр ярина гэж зорж ирээд яриаггүй байсан. Яг та сая азар нэг юм ярьчихлаа. Гэтэ энийг айгу дэлгэрэнгүй ярих гэсэн байхгүй би тантай. Яг тэр сторины тухай те. Тэгэх юм бол манай аялал жуулчлалын салбар бүр хэд дахин үнцэнтэй болох тийм юмнууд байгаа те. Зүгээр чулуу хараад ярьдаг, юм хараад ярьдаг те. Бүгд ингээд нэг хүүхдүүхийн сторитэй болгох тухай л нэг асуудал байсан те. За цаг маань дуссан учраас би танаас энэ дэвтрийн тухай тайлбарлаад гэхдээ энэ дээр ингэсэн байна. Ийм жижиг хар дэвтэр байдаг байхгүй юу? Тэгээ энэ дээр нь таны өмнөх зочин танаас асуулт асуудаг. Тэгээ ингээд сая зүгээр нэг харсан чинь орчуулсан 22 дугаар хуулиасаа сурсан мэдсэн зүйлээсээ хаваалцаач гэд Монс группийн төлөөлөл төр зөвлөлийн гишүүл ажиллагаа хариуцсан захирал солон асуусан. Байн тэгээд яг хөө энийг та хоёлаа нөгөө ярьчихсан учраас тэгээ энэ хүрээд ингээд асуухгүй л дэвчүүл болох уу тань болно. Хоёлаа ярьсан гэж үзээ. Тэгээ та энд дэвтэр дээр дараачийн зочиндоо бас асуулт үлдээгээрээ. Тэгээд тэр асуулт нь дараагийн дугаар дээр ингээд задардаг байхгүй юу. Тэгэхээр ямар ч гэсэн би цагаа барьж чадаагүй дээр яг ашгүй асуултанд нь хариулчихсан байж таарлаа. Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. За подкастын маань бас нэгэн чухал хэсэг байгаа. Энэ бол манай подкастын ивент итгэгч Millennia байгалийн эрдэс тус. Millennia-гаас нэг компанид ажил өрнүүлдэг. Тэр нь болохоор ийм untouched core буюу тухайн хүний одоо бидний мэдэхгүй тэр авиас чадвар сонирхол бизнес юу гэдэг те бид нэг олон хүний мэддэггүй нэг зүйл өгдөн штэ те заавал авиас чадвар байх албагүй тэгээ сонирхдаг спорт ээж болно эсвэл сонирхол байж болно хийдэг дадал зуршил ч юм уу юу ч хийж болно таны untouched core юу вэ за хүмүүсийн нэг тэр болгон сайн мэдээд идэггүй зан төлөв гэдэг ч юм уу хийх туртаа зүйл гэвэл би ер нь чөлөө цагаараа бас яг юу их дуртай ер нь шатар тоглох дуртай. Тэгээ багасаа л бас яг шатар тоглож ирсэн. Багасаа би өөр бас ер нь бас математикийн анги төгссөн ер нь бол тий 10 жилдээ тэр утгаараа ер нь шийдвэр гаргах гэдэг зүйл дээр илүү их тийм тий энэ шатар тоглодог тактикийн зүйлүүд за математикийн шийдвэр гаргах гэдэг ч юм энэ зүйлүүд нь бас өдийн бизнес хийхэд бас их тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж ирсэн болов гэж боддог тий. Тэгээ чөлөө цагаараа ер нь хэдэ тийм гоё бас аппликейшн дээр ингээд шатар тоглоод оюун санаагаа яах ингээд зэгцлэхэд надад айгуу тусвал тий. Тэгэхээр ийм оюуны бас ийм спортик гэдэг ч юм уу тийм зүйлүүдийг бас хийж өөрийгөө бас тодорхой хэмжээ ингээд чөлөөлж ээж дараагийнхаа ажил руу шилждэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүдийг бас хаяа хийдэг тий. Маш гоё сонирхол байна. Ер нь нөгөө ачаалтаа ажиллаж байгаа үед ерхий нэг тиймэрхүү тархиа амраах аргаа бас олох нь айгүй чухал гэдэг тий. Тий нөгөө хүн нэг ийм ажил хийхээр нэг 30-40 минут болоод ч юм уу ерөнхийдөө анхаарал сарндаг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яг тэр хугацаанд яг ерөнхийдөө тодорхой хэмжээд өглөөгөр бол маш их тийм гүнзгий фокусыг бол авах хэрэгтэй хүн бол тодорхой хэмжээгээр яг гол зүйл дээрээ
миний ажилдаг арга барил гэвэл. За ингээд яг тэр нэг зүйл дээр нэг цаг тодорхой хэмжээгээр нэлээд хүчтэй төвлөрж ажиллаад тэгэхэд нэг 10 15 минут ч юм уу завсарлага авдаг. Тэгэхээр тэр үедээ яг ганц нэг болохгүй шатар тоглоно. Заримдаа манаас найз нөхөд манай ажил дээр ирнэ. Ширээн дээр нь бас хаяа нэг төвлөх нь тэр бас яг хобби л гэж хэлэх юм да. За хоёлаа энэ хүрээд подкастынхаа энэ дугаарыг өндөрлүүлье. Яг би хувьдаа бодохдоо бол дараа дахин хоёулаа тааралтай энэ аялал жуулчлалын салбарын тухай ч юм уу илүү дэлгэрэнгүй ярилцах боломжууд олдох байх гэж найдаж байна. Уг нь бол манай подкаст бол нөө хувь хүний арга барил одоо SEO-гийн гүйцэтгэх захирлын удирдлагын арга барил гэх мэтийг хувь хүн дээр илүү төвлөрдөг. Гэтэ энэ дугаар дээр би нөгөө таны салбар айгу сонирхолтой учраас сүүлийн жилүүдэд мөн бидний айгу анхаарлын төвд байгаа учраас салбар талдаа илүү их ярьчихлаа. Тэгэхээр нөө хувь хүн талд нь бас жоохон сонирхсан зүйлүүдээ бас асууж амжсангүй. Гэхдээ яг энэ хүрээд дуусгая. Тэгээд дараа дахин подкаст хийхин, ярилцлага хийхин ерөөл тавиад дуусгая даа гэж бодож байна. За өөрсөнд баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Маш сайхан ийм бизнесийн туршлагуудыг одоо ийм бас нэлээд ийм бестселлер болж байгаа ийм номыг монголчуудад хүргэж байгаа энэ та бүхэнд бас энэ оюуны том ажил болсон гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд энэ хүрээд бид бүхэн Барс улс захирлын өдрийн тэмдэглэлээр хамтдаа аялж дуслаа. Тэгээд дараагийн дугаараар бол дахин нэг өөр хуулийг орчуулсан өөр захиралтайгаар бид бүхэн эргээд уулзах болно. Мөн Барс улс захирлын тараачийн зочноос асуусан асуулттайгаар эргээд уулзнаа. За тэгээд SEO-гийн өдрийн тэмдэглэл подкастаа энэ хүртэл дуустал нь үзэгч сонсогч та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаар хүртэл дахин уулзтлаа. Баяртай баярлалаа.